Hi vlog. Hi vlog. Бичлэг хийгээгүй зөндөө удсан байна. Хайр хүү бол ороогүй зөндөө удсан байна. Эхлээд өөртөө танилцуулаад явж байгаа. Аялаа пэйж нээснээс хойш, YouTube нээснээс хойшоо ч гэсэн угаасаа өөртөө огт танилцуулаагүй зүгээр шууд бичиж явсан байл шүү дээ. За чамаас эхэлчихье. За би бол аав ээжийн өгснээр хайраа гэснээр те. Өвөр Монгол Шилэнгол аймгийн Шулуух гушуунаа хүн байна. За намайг болохоор Бадам цэцэг гэдэг ховд аймгаас гаралтай. Одоо Хятадын Гуанжу хотын Фошан дүүрэгт амьдарч байгаа эмэгтэй байна. За битэр чинь бичлэг хийгээд аваа хөөргөн олон бичлэг оруулсан байгаа тий. Бас нэг жил болсон байгаа. Яг жил болж байгаа шүү. Яг анх оруулсан бичлэг устгаагүй бол ер нь аль тий. Тий. Зарим нэг бичлэгийн дундаас нь устгаад нөгөө хийж чадахгүй, тэдэлж чадахгүй зарим нэг нь устгаад тэгээ ингээд жалтай оног яваад сүүлийн хэдэн сар л хөөрхөн ингээд оруулаад байгаа. Тэгээ өнөөдөр болохоор юу ярих вэ гэхлээр Нэрийн танилцсан дүүхийг ярина. Өнөөдөр бид хоёр хаана танилцсанаа, яаж одоо энэ хүртэл явсныгаа ярина тий. Тий. Хоёр бол Улаанбаатар танилцсан. За анх танилцахад яаж танилцчихсэн чамд ямар одоо мэдрэмж төржсэн чи юу гэж бодож ирсэн гэдгийг эхлээд яриад тэгээд дараа нь мэдийн өнцгөөс юу гэж бодож ирсэн тэрийг яриад явчихлаа. За тий. Олдор би ярина гэсэн үг тий. Тий чи ярьсан. За манай хоёр бол яаж танилцсан гэсээр бол юу Монголд очоод би бол Монгол руу ингээд жижиг сажиг юм хийгээд явдаг байсан байхгүй нөө. Тэгээд бол ирээсэн замын дагуу найзууд хэдий танилцсан. Тэгээд шоуд ч мауддаг найз байж хэдий тайлчиж хэдэн хүн танилцчихад тэгээд ажил мажлаа амжуулчаад яг сайхан миний виз тулаад яг өвөр Монгол руугаа явчихсан байхгүй нөө. Тэнгээс өмнө 3 сарын 9 танилцсан тий. 3 сарын 9 танилцсан. 8-ны орой бол би бол шоудсан. Тэгээд ихнэрээ бол бас амар сонь танилцсан гэж байна манайхаа. Тэгээд би бол нэг найзандаа суужсан байхгүй нөө. Тэгээд тэр орой манай нэг жургалаач охин камерлагч ах. Тэгээд манай хэд бол нийлээд бол нэг хоолнд болоод архмар хуучаад сүн ингээ хараад унтаад маргааш өрлөө найбай амар өвгүйтсэн байхгүй нөө ингээд. Одоо яг тэр өдөр нь явна гэсэн. Тэгсэн чинь манай ах хэлж байна. Яг уу мэдөө ч одоо өнөөдөр явлагаангу маргааш явчих. Оройн юунд суучих. Таксинд суучих. Ахын чамаа нэг сайхан явхаас ч юм сайхан уулгая л гэж. За тэгээд яануудаа л гэж бодож байгаа л эргээ босч ирээ. За тэгээ ингэсэн байхгүй нөө. За тэгээ гараад нүүр гараа угаачаад таксидад модны хоёрын тийшээ очие гээд гарч ирсэн. Яг тэр үед би модны хоёр нь юу юм бас мэдэхгүй байсан. Тийшээ ингэдэг мэдэхгүй. Тэгээд айлаас гарч ирчээд энэ зүүн баруун шаа явдаг зам нь амар төвжээтэй. Тэгээд зүүн талд нь гараад такси авчигээд зүүн талд нь аваад л ингээд гараа оргисон чил. Нэг машин шууд жураас дараад л эргээд ирсэн. Дөрөв жирчэл жураас дахиад. За тэгээд гарч ирээд суугаад би ч ингээд эрүүл мөрөөл дээр хүмүүнтэй барахтай үг ярьдаггүй шүү дээ. Тэгээд барахтай дэми юм ярьсангуу. Тэгээд явж тэр төгжрээ эхэлсэн. Тэгээд төгжрээнд хоёр өгжөрлчээд 3 сарын 8-нд сайхан баярлалаа гэд би асуусан байхаа. Тэгээд надыг хүний сайхан баярлуулаа тэгээд үгүй би ч өөрөө л баярлалцсан. Тэгээд яриад байсан шүү дээ. За тэгчээр хоёулаа тах юу ч үгүй болоод. За тэгээ модно би хүнд уцаа өгчөөд энэ газар хүргээд ирээ гэд манай ах тэгэлсэн байхгүй. Тэгсэн чинь нэлээ ойрхон байсан. 3 км байсан байхаа. Тэгээд надад тийш ингээ хөргөж замдар жихан төгжээд. За би нэг бодсон чинь одоо энэ ингээд WeChat-тэй юм чи WeChat-ыг авчихад юу одоо энэ машин сашин хэрэгтэй болгож чадаа ингээд дуудаад шууд ингээд юу ч амар нэг таньдаг хүнтэй болчихвол амар юм шүү гэд бодсон байхгүй натраа. Тэгээд WeChat байна гэсэн байна гэж. Тий үгүй улдаар ингэсэн. Тийм. Улдаар манай хүн надад нэг бичэн гаргаад өгсөн байхгүй наа. Би чинь бичэнгийг аваад дотор хармандаа эцвэн шарттай болохноор юм идэж орохгүй. Тэгэхээр дотор хармандаа хийцсэн. Тэгээд бичээний за гунаа бичээний авсан юм чинь. За эргээд ингээ юусэрс сайхан Улаанбаатар очтой уцтаад за хаашаа хөргөл ингээд мөнгө тааш ингээд нэг тийм нэг хүнтэй олчиход дөвм юм биш үү. WeChat-ийн чинь нэмээ гэдэг WeChat-ийн нэмээд авсан байхгүй. За тэгээд тэр өрөө надыг хөргөж өгчөөд би чинь тэгээд ингээд найзууд мажтайгаа уулзаад ингээд яг ууж муучаад тэгсэн чинь манайх хаашаа явна гэсэн амар хоол явна гэсэн тэр
Хаалаа. Нарангийн гол гэсэн. Нарангийн гол бол амар хоол явна гэсэн л дээ. За би чинь таньдаг гонтой чи явна уу? Одоо чи бас хүмүүн гол шүү дээ. Явна уу гэсэн чи би яриа юуг байна явж болно л гэж. За тэгвэл энэ саяын болгосон газар тосчгоо л гээд. За тэгээд ирэнгүүт тийш очиод Нарангийн гол руу яваад бага сүнжэнгөө явсаа ерөөсөө тэгээд жарам өгдгийг өгөөд нэргээд чи хаашаа явлаа те. Бага Одоо очиод. индээс хаашаа би. За ярьж. Одоо тэгээд яг энэ давалцуур дээр ирээ хайлаа яриа. За би болохоор ингэсэн. 3 сарын 8-нд болохоор тэр үед яг би найзынтай амьдардаг гэсэн аахгүй цагааваар нь. Тэгээд би ч өөрөө нэг хөрхөө цагаан машинтай цагаан акватай. Тэгээд тэрийгэ 3 сарын 8-нд одоо эмэгтэйчүүдийн баярын бэлэг гээд манай найз одноо миний машиныг угаалгаад өгсөн заяа. Угаалгаад айгүй хөөрхөн тэр жоохон бэлэг мэлэгтэй. Тэгээ угаалгаж өгөөд миний машин бүр янзын гой цэвс өрхөн болцсон. Тэгээ би ч тэр үед өдөр алган таксинд явдаг байсан аахгүй оройгоор ингээл таксинд гараа гүйчдэг. Тэгээ шүнжэнгөө явж байгаа л үүрээр унтчихдаг тиймээс аахгүй. Тэгээд таксиндаа явахгүй л яг тэр орой гарч байгаа аахгүй юу. Яг ингээд цагааварнаас гарсан чинь нэг согтуу эрэхтэй нэг эрүүл эрэхтэй хоёр байсан аахгүй. Нэг нь эрүүлээсээ. Тэгээ би за нэг нь эрүүл юм чинь авчид дөө. Тэгээд би дүнгэж гарч исэн болохоор нэг 6 цаг орчим болж исэн юм болов. Тэгээ за гэд аваад авахсан чинь нөгөө эрүүл ах чинь согтуу гүнээ миний машинд суулгачаад ахын дөө ингээд ахын чамаас гуйж наа чи ингээд аваачаад өгчгөө гэр нь алтай хотхон дэд юм аа. Алтай хотны тийшээ байдгийг ингээд очихоор нь ихнэр нь мөнгөний өгчнөө гэд хэлэхгүй. Тэгээд одоо нэг нь суулгацсан юм чинь за тэгээ ингээд илүү ааш зам байхгүй үстэй гэд гисэн. За тэгээ тэр ахын дугаарыг аваад би явж байгаа байхгүй юу. Тэгэл явж исэн чинь нөгөө ах чинь яг гэрэн төхөөд ирсэн чинь гэрээ зааж өгдгөө. За тэгэл тэгсэн чинь нөгөө уцрын залгасан чинь ихтлээд их гэрээ заагаад ингээд нилээ явжснаа яг гэрэн төхөөд ирсэн чинь нөгөө их ч уцаах болж тээ. Уцаахгүй огт ахгүй заяа. За ингээд гурвалжингийн гүүр даваад гурвалжин бишээ. Нарны гүүр даваад тэр их уцаах болсон заяа. Тэгээд нөгөө ах болохоор нарны гүүр даваад одоо ийшээ ирэх гээд надад гэрээ зааж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт за ингээд явж исэн чинь гинт нөгөө ах чинь замын гол дээр бууга явчихдаг байхгүй юу? Гэр нь ойрцсон ч юм байгаа юм. Тэг гэр нь ойрцсон чинь нөгөө ард унтчихсан хүн чинь гинт нилээн дөхөд ирсэн чинь сэрээд тэгэнгүүтээ бүр ингээд ер нь аль нилээн ойролцоо ирсэн юм шиг байгаа. Яг сайн хэлэхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гэж хэлснэ. Гинт замын гол бууга явчихдаг байхгүй юу? Айгуу сонио. Тэгээ би айгуу бухимдалтай байсан ууртай. Яг тэгвэл надад одоо тэр хоол одоо би чи таксины мөнгөөр мөнгөө болгож байгаа юм чинь явчихад мөнгөө өгөхгүй буугаа явчихаар чи уур өрнөстэй. Тэгээ би айгүй ууртай монголчууд зүт ингэдэг байхгүй юу гэж бодоод ингээ эргэсэн байхгүй юу. Яг эргэсэн чинь нэг харангуй тий яг ингээ төвчрсэн байсан. Тэгэл эргэсэн чинь харангууд нэг хүн ингээд нэг бандгаар хүн тэрэй чи бандгаар байсан л та би чи. Окей. Яг ямар хүн гэдэг нь бол харагдаг. Өнийг хүн ингээд гараа өргөцсөн зогсчихдаг байхгүй юу. Тэгэл за ашгүй ирэнгүүтээ хүн олчлаа гэдэг. Тэгээ айгүй бухимдалтай зогсоол хүнээ аваад суулгаад ард ингээд хайр хүү орж ирээд суулсан чинь айгүй нэг тийм сонир мэдрэмж төрсөн надад. Ард ингээд орж ирээд суугаад тэр би ингээд айгүй бухимдалтай явж исэн чи гинт нөгөө ингээд бүх зүйл алга болоод бүх нөгөө ууртай байсан мэдрэмжүүд бүгд алга болсон айгүй сонио. Ингээд дээрээс чи соонгол мохоо энерги зээлж байгаа юм тий. Харин яг нэг тиймэрхүү юм болсон. Гинт ингээд яг тэр онцгой тэр мэдрэмж нь айгүй сонио онцгой байсан заяа ингээд миний машин суунгот би айгүй бухимдалтай ууртай нилээ ууртай явж байсан юм аа айгүйч биш. Чи бензин хамаг юм задлагдцсан. Айгүй ууртай явсан чинь ингээд суусан чинь гинт ингээд бүх ингээ уур муур бүх юм арилал айгүй сонио болчихдог байхгүй. Тэгэл за тэгээ юу руу явсан чи хаашаа явлаа? Модно ярьвс. Нэг хүнтэй яриулаад явж явах замдаа нөгөө энэ хүн уцаар ирж исэн байхгүй юу? Уцаар ярьж байгааг нь сонссон чинь миний нөгөө өмнөх ажлын маань захирал бас өвөр монгол хүн байдаг байхгүй юу? Тэгээ яг тэр хүнтэй адилхан яриад байгаа байхгүй юу? Тэгэл тэрнээс нь үүсэж битээр яриа эхэлсэн баха юу наа тий. Тэгжил ярьсан. Тэгэнгүүтээ замд одоо тэгэл төвшрэл явж байгаа би чинь нөгөө хоолнд идэхгүй манай найз баярын бэлэг гэдэг нэг юм хэд юм өгсөн байсан. Тэгээ бичэм байсан тий. Тийм тэгээ тэрнээсээ нөгөө бичээнэ ингээд задлаад идсэн чинь нөгөө ууд нь шажигнаад чи айгүй сүртэй доорно штэ. Тэгэнгүүт би нөгөө ард хүн суудсан байдаг. Тэгээ ганцаараа идээд ээж эвгөө. Тэгээ нэг бичээнэ ингээд хаашаа өгчихгүй юу.
Тэгэл тэгсэн чинь тэр бичээнийг л айгу нандинсэн юм шиг гай. Нилээ нандгасан шиг. Тэгээд яага идсэнгүй хажууд нь идсэнгүй гэсэн шартаа идэж байгаа. Харванда ичээд за дараа идэ бас ахын бэлэг өгж их шигтэй адилхан шиг санагдаад тэгээд явцсан. Тэгээд би модны хоёр дээр нөгөө хүнтэй нуцаар ярьсан чинь монгол хүмүүс аахгүй. Тэгээд модны хоёр дээр аваачиж буулгачаад юусэн чинь дахиад орой нааш чашаа явна. Би буунгууд нөө стрессийнхаа гараа ирсэн гэсэн. Саяраад байгаа. За тэгээд буулгаад буухтаа бол ингээд дахиад нааш чашаа явуулдаа. Тэгээд би ч угаасаа таксинд яваад явж байгаа юм чинь. Тэгээд надад би ч угаасаа байнгын WeChat хэрэглэдэг байсан байхгүй юу. Нөгөө өмнөх ажил маань бас ингээ WeChat-аар дандаа бараагаа нааш цаашаа зөөдөг холбоо хийдэг ажил байсан. Болохоор WeChat хэрэглэдэг. Тэгээ WeChat-аа ингээ солилцоод би чи шүнжэнгөө гадраа төлөвлөгөөтэй байсан чинь. Тэгээд тэгвэл би чамруу ингээ залгая гэдээ авчихсан байхгүй юу. Тэгээ би шүнжэнгөө гадуур таксиндаа гүүгээл наачаашаа хүмүүсээ зөөгөөл явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо бас чинь гэхдээ яасан зөрөгтэй байсан. Улаанбаатарын шөнөөр таксинд гүүгээл яг тэгэл аргаал барсан үнэл юм баг та. За тэгэл гүйжсэн юм а. Тэгээ шөнө нь үүрээр хаа. Тэгсэн энэний өмнө би нэг хэлэх юмтай. Тэгээ бид нэг 3 сарын 8-нд нь одоо манай жургалаач энэ төр ингээд нийлээд би ч юмсан нэлээд Монголд төрөхтэйсэн байхгүй. Тэгээд нэг 600 мянга байсан байхаа. Хоод идэ баарнд ороод тэгээ 600 мянга. Одоо маргааш нь явчих юм чинь. Бүгдээж ачсан. Ямар ч Монгол мөнгө үлдээсэнгүй байн дээр. Юу ч төврөхгүй. Тэгээд л үлдсэн байхгүй наа. Тэгээд одоо энэ одоо би гарч ирээд таксины мөнгөний өртөр тэр найзаараа уусна байхгүй нөө хэдэн мянга лээ. Тий анх буухтаа бол найз руугаа яриад миний таксины мөнгийг өгч болсон шүү дээ тий. Тэгснээ миний WeChat-ыг аваад буугаа явсан. Тэгээ би тэгээд ямар ч мөнгө 2-3 цагийн үед над руу буцаа залгаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг ахтайгаа хамт намайг яг тэр буусан газараа хүрээд ирээрээ гэдээ дууддаг байхгүй тий. Яваад очисон чинь нэг ахтайгаа хамт ирээд Нарангийн гол орё. Тэгээд нөө ах нь хүүхдтэйгээ явж лөө. Тэгээд хүүхдийг нь гэрт нь хүргэж өгнө гээд тэгээд би та гурыг аваад Нарангийн гол авч өгчгөөд тэгээ босч ирсэн тий. Үгүй тэгж тэр нөө арх ус өмсөж юм байдаг шүү дээ. Жохон дотоодож мотоодаад жоохон юу юм гээд тэгээд хоёламаас салмаар гоо шиг хүүхдээ болдоор хүргчээд тэрийг гарч ирээсэн юу дочаад нэг хүний ламп явуулчаад нэ машин дээр чинь төр уугаас очиж болох уу гээд гойсон байхгүй нөө. Тийм тэгээ машин дээр нэг жоохон үзсэн. Тэгээ чин таад нөө тэгж их бүр лаг согтож могтцсон тийм юм бол байгаагүй юм. Тэгээд би одоо нэгэнд тэнд очсон юм чинь нэг нь ингээ буцаад явна, нэг нь жоохон юм ярьж агаад гэрлэгөө орно гэж байгаа байхгүй. Тэгээд ингээ жоохон яриа суучид хөөхөр нь тэгээд за гэд 15 минут лөө. Тий. За 15 минут хүлээе да гэд сууж байгаа байхгүй юу. Тэгээд юм яар сууж агаад сүүлд нь та хоёулаа явахаар болоо. Тий, хоёулаа явахаар болсон. За хоёулаа явчих гээд тэгээ хоёлынгийн хүргэж өгөх гээд за хоёулаа буцаад нөгөө баян бүрдийн тийшээ баян бүрд ирсэн тийм. Тэгээ за хоёлынгийн баян бүр дээр хүргэж өгөөд буулгасан чинь энэ надад таксины мөнгө өгөөгөө заяа. Юу ч мөнгөгүй болсон. Би бүр ингээд тэр чинь Говид дээр алваар би тэр ахын өвчтөг байх таа гэж бодсон. Чи дараа нь ирнэ штэ. Тэр чинь ингэсэн байхгүй би ингээд нэлээд хүүтэн байсан. Тэгээ би пара асаагаа тэр чи 15 минутын найрыг хүлээж байгаа. За дээр нь тэр чинь Нарангийн гол хүртэл явчихсан. Аваа хөөрхөн бензин өрцөн. Тэгэнгүүт тэр чинь шүнжэнгөө бавс би өөр наашаашаа яваад бензин өрцөн ааш. Миний бензин бүр ингээд догцсон. 2 зураас үлдсэн заяа. Тэгээд үгүй 2 зураас бүр 1 зураас үлдсэн байсан юм байна. Тэгээд баян бүрдэн дээр авч буулгаа мөнгө авах гэж мөнгө өгдөггүй надаа. Тэгсэн чинь тэгээ би уурлаад тэгсэн чинь надаа уцаа энийг илүү уцтай явж байсан байлээ. Илүү уцаа өгөөд би ингээд чамааг мөрөхгүй би маргааш өглөө мөнгө чинь шилжүүлье. Чи 10-нд ингээ миний уцыг аваа явчих гээд тэгээ тэр өдөр бол ер нь айгу хүндэлтэй өнгөрсөн юм биш үү? Тэр нь л яагаад вэ гэхээр би нэ сүн болцсон. Одоо өөр яон байгаад Монгол мөнгө солидог хүмүүс бүр унтцсан. Тэгээ Монгол мөнгө. Тэгээ би ч өнс дээр анхааны харлаа өгчт юм лөө гэсэн. Өгөхгүй байхгүй. Найжаа үжингүүд боохад ой гараанд аллаа явж ганцаараа үлдсэн. Тэгээ одоо яана. Би энэ хоёр утастай нэг мини iPhone 12 mini байсан байхаа. 12 mini байсан байхаа. За ингээ WeChat байх юм чи би маргааш чам солиулаад өрлөө мөнгө шилжүүлээ гэж тэр үед нь миний утсын хүргээд тэгээ утас хүргэсэн мөнгөнөөс чого өгөө гэд. Нэг утсаа үлдээгээд боогаад явцсан. Тэгээ өвгүрсэн нэг. Тэгээ би чинь бүр үүрээр 6-70 гэхэд гэртээ харж байгаа байхгүй юу. Яг ингээ бензин бүр тогтсон заяа. За чи тэгээ маргааш мөнгө хийгээрээ гэд. Тэгээ би маргааш нь мөнгө нь орчихгүй бол өдөр нь ингээ таксиндаа гүйждэхгүй би чи жоохон унтж байгаа л хайл өдрөөр нь гараад гүйдэг чи. Бензин тогтцоо.
бүр явж чадахгүй. Тэгээ би мөнгө хийгээч гэсэн чинь нөгөөд чи хийдгүй. Тэр чи яас ингэ тэгээ буунгуудаа жалгаа уудсан байхгүй наа. Ууга үүрч хайгаа өрлөө болоод. Тэгээ өрлөө болоо унтцсан байхгүй наа. Тэгээ одоо мэдхгүй тэгээд бар үдийн байна байхаа. Үдийн 4 мөрөв 7 6 маргаа гэж сэрээд л за ийм ажилтаа хүнээ мөнгө болоор хийх болохгүй гэ. Тэгээд солиулаад хийсэн. Орой үдийн хийсэн тий. Тийм нэлээд үдээс хойш хийсэн. Би тэгээ тэр өдрийнхаа таксинд явах боломжийг алдчихж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ би ингээд тархинд ингэж бодож байгаа байхгүй юу. Энэний уцыг өстө шал дэмээ авч үлдлээ дээ. Одоо гадны иргэн юм чинь бас гайгүй байлгүй дээ гэж бодсон чинь өстө бодлоогоор исэн биш. Тэгээ ер нь бол тэгээ бодсон байжсэн чи ашгүй харин мөнгө нь ороод ирдэг байхгүй. Тэгэнгүүт би гараад бензинээ хийгээд таксиндаа гүйж байгаа юм. За тэрнээс хойшоогоо гайгуул болсон байхаа. Тэгээд тэрний дараа би уцыг чи аваач өгсөн шүү дээ. Уцыг нь аваач өгөөд тэгээд буцаад таксиндаа гүйгээд яваад өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нь тийм маргааш нь манай ачаагууд ирсэн миний жарж байгаа юм нэ. Тэгээд эмэгтэй үнэ эмэг байдаг байхгүй нөө. Эмэг энэ. Тэгээ би дэлгүүртээ ачаагаа болгоч гад одоо оройно таксинд явах гэж юм чинь. Чи хаагур явж гинэ. Би чамд нэг юм өгөх гэсэн юм. Одоо сэтгэл шүү дээ. Ингээ гонэ юм үгээ удаагаад өгчлээ. Тэгээ би чамд эмэг өгьё. Миний нууран жарж байгаа эмэгээ. Ингэсэн чи манай хүн ч нэг ойлгохгүй ямар би чиний эмэрч хэлсэн. Ямар эмэг гэдэг. Тэгээд эмэг гэж органы явуулсан чи Тэгээд ирээд би үлдээч явсан болоо юусэн лээ. Харин яалаа би ямар ч байсан очиж аваагүй маа. Би завгүйч байсан. Тэгээ өөрөө өсөө такси мэсгээл гадуур яваад юунд энэ ч очоод эмэг аваа зогсчих зав байхгүй штэ. Тэгээ би дотроо ингээ бодчих. За ингээд хүнд өвгөө ажил хийсэн. Одоо мөнгө нь удаацсан штэ. За тэг юм ч одоо ингээд эмэг за ингэ ч одоо маргашгаас яваад эргээд одоо ингээд юу чи гэж бодохгүй юм да хүнд одоо хүнд ингээд юу гэж явж байгаа өртөөд явчих шиг санагдах байхгүй наа. Тэгээд өргөө ингээ болж бэйний одоо тайвшруулж байгаа байхгүй. За тэгээд оройно таксинд гараа явцсан. Тэгээд эргээд юу ч ярьсан гоо тий. Өөр юм яриаггүй л. Тийм өөр юм яриагаа. Тэгээд тэрний өмнөх хизэн нэлээ нэг машин дээр нэг жаахан юм ярьж суусан шүү дээ. Тэр чинь хизэн нэлээ. Тэр чинь утас үргэдэг. Утсыг хөргөж өгчөөд бид хоёр нэг 2-3 цаг орчим машин дотор нэлээ юм ярьж суусан юм а тий. Тийм тэгээд салаад тэрний дараа чи надаа эмэг өгөхгүй гэж залгсан шүү дээ. Тэгээд тэндээс ахиж ингээд бид хоёр юу ч яриаггүй гэсэн үг тий. За тэгээ би оройн таксинд зоогаад өвөр Монгол руугаа явчлаа. Эдээс нэг шарчин бас нэг гитнэ оноо буйнаас гардаг гоч. Над тохирдоггүй байхгүй наягаад л тэгээд сторттэй. За тэгээд таксиндаа суугаад яваад би ганчаараа явсан юм да тэр таксинд ганчхан хүн. Тэгээд ингээд жамдаа явж тэр чинь ингээд бүр болохгүй. Тэгээ ирээн дээр хилэрэн амар дүүшин гараад тэгэл Хөг хот руугаа явж байгаа байхгүй таксинд суугаад тийсэн чинь бас 4 Монголын хүнтэй чуг явсан юм а. 4 манайтай 5 бол тэгээ улаанхаа хурж итэр чил өлсөөд л амар өлсөөл тэгж тэр ингээд чаанаас ч ингээд шар юм идийг бодохгүй байх юм чинь. За тэгээ одоо ингээд болж шууд Хөг хот руугаа хурч хийлээ гэж бодоод улаанхаа арай хүрээгүй байсан чинь. Шууд гээд нэг дуудлага орж ирж дээ. Тэгээ байна бол гэсэн чинь. За амар төвшингөрдөө өрснөө яаснөө ийснөө гэж. Ой за өнөө өөх юм байна штэ. Энэ чинь жалгаад яриад болго өөрхөн юм биш үү гээд бодлоо тэгээд сэтгэлээ ороо ирсэн байхгүй надад гээд одоо тэр үед нь би яагаад залгсан бэ гэхлээр юу яасан бэхгүй би ингээд яг уцаа аваад чинь явлаа гэдгийг мэдж байгаа штэ тэгээд нөгөө эмгээ хаана үлдээсэн яасан бэлээ медганик гажир үлдээ гэдэл дэлгүүрээс би яг ингээд уцаа аваад чам руу залгахын үед бол надад ингээд бодогдсон шүү айгүй сонин тэр мэдрэмж бас айгүй сонин байсан нэг тийм ямар ч юм л өвөрмөц байсан би ингээд уцаа аваад WeChat руугаа орсон чинь энэний юу нь шууд харагдаж байгаа байхгүй юу нөгөө хамгийн сүүлд ярьсан WeChat-аар ирсэн хүн нагаан чинь тэгээ одоо энэ хаана явж идэм болоо гэж яг ингээд залгах гэсэн чинь шууд ингээд тархин заяа яг миний хуруутаа зэрэгцээд чи одоо энэ хүн рүү залгах юм бол та хоёр ингээд цаашдаа салахгүй ингээд хэсэг хугацаанд холбоотой болоод ингээд явнаа одоо залгахгүй бол та хоёр ингээд холбоогүй хүмүүс болоод хിവэрэ үлдээд явнаа гэсэн нэг тийм мэдрэмж орж ирдгээ. Тэр би тэр үед яа ингээд яг давхцаад яг бодолд тийм ингээд тийм бодол орж ирсэн гэсэн үг. Тэгсэн чинь
ороод ирдээ тэр ханд тэгсэн чинь энэ шар мартай юм чи ямар юм мэдхгүй гэсэн чи уулсч юмсаа таксиний жалаач чагийн жогсоод идэл юм мэдээ тэгээд тэр дөрвөөний бас хоол моолонд оруулчихсан шоомоо идүүлсэн мөнгөнд би даадсан юм чи Аха. Тэгэл тэрнээс хоошоогоо бол ерөөсөө тэгээд тасарсан гоо тэгээд бадсраагүй тий. бадмаа бол нэг удаа тэгээд над руу улдаар өөрөө ингээд залгасан нэг л удаа залгасан тэгээд сүүлд нь би үл ерөөсөө юм бичээд л шөнө орой 2-3 цагаар ингээд утсаар ингээд яриад таксивчтай хажуудаа тавиад тэгээд эхэлсэн шүү дээ. Тий. Хамгийн сонин нь тэр тий. Би ингээд яг үндсэн хамгийн явсныхан дараа араас нь залгасан нь бол би ахгүй за хаана явж гинаа харсан уу гэд нэг л удаа залгасан. Яг тэр залгахад яг нэг тийм бодол ингээд тархинд зурц гэж орж ирэл тэгээд тэрийг би нэг анзаарахгүй ингээд яг гар ингээд яг залгах төвчөн дээр дарагчижсэн болохоор ингээд зэрэгцээ орж ирсэн болохоор залгагдсан. Тэгээ уг нь бол тэгж амар сүү далаал ингээд амар илүү урт харилцаа болно энэ төр гэж бодоагүй байхгүй зүгээр л хүнийг хаана явж байгааг нь асуухгүй л залгасан шахуу. Тэгэнгүүт тэрнээс хойшоогоо хайраа над руу ингээд бүр ингээд завсар цагуу залгаад мессежчээл хоёр чинь ярилцаад тэгэл өө би чи энийг чинь тоохгүй их үүсгсэн. Милэн жаваасаа надад чи. Милэн жаваасан шүү. Тэгээд чи виз гарахгүй тэр чи виз гэж юу. Тэгээд хурдан виз аваад бочиж явъя л гэж бодоод. Би ерөөсөө тэгэж хурдан ирээсээ ч юм уу ерөөсөө тийм юм ерөөсөө бодоагүйсэн. Тэгсэн чинь энэ хүн чинь бүр буцаж очих гээд яараад виз мэдээ бүр хөөцөлтөөд айлцнаа тий. Тэгсэн. За тэгээд тэр чинь чи хэдгээр учиж ирсэн юм бэ эрэхтэй? Уснаа 14-5 болчих утсан да. За 14-5 хангах амар л удаан шиг өнгөрчихсэн. тэгээд эрэхтэй ингэсэн. Хөөшөө энэ ямар заваан хүмүүс вэ? Энэ бол гол руу цэрэ хаяах. Тэгээд эрэхтэй юу яасан? Тэр айгуу сонирн байсан. Бас энэ ингээд эрэхтэй надад чихэрнүүд юу авах вэ ингээд би зөндөө ингээд чихэр идэх дуртай. Тэгээ бас тэр үе чинь нөгөө найзантай байсан болохоор манай найзын хүүхдүүд жоохон хүүхдүүд чи чихэр аваад ирээ гэдгсэн ахгүй юу? Тэгээд авч ирсэн чихэр чинь яг үндэ бол надаа ерөөсөө таалагдаагүй. Хоёр чамдаа идэх юм аваа ирсэн юм да тий. Хоёр чамдаа идэх юм. Тэр чихэр тэр чамдаа дотор байсан чихэр надад ерөөсөө таалагддаг шээсэн нөө. Тий. Дандаа миний нэг яг тийм дуртай ч хүмүүс гоё юм биш байсан. Тэгээ би нөгөө дүүнэртэйгээ хуваагаал тэгээд наасан чашна гэж дуусчихсан. Тэгээд ирснийхаа дараа. За тэгээд эргээд миний одоо дэлгүүрийн жасал масал болоод тэгээ би хүнээр голхтуулаад тэгээд одоо бас спомын болж исэн. Тэгнэр би л өөрөө бил одоо хүн таних мэдхгүй газар тэгээд таньдаг хүн ингэж ирээд очихноор нуунс ч ингээд толготаад. Тэр нь ягаад яг тэр үед нь ягаад одоо ирснийхэн дараа ингээ холбогдох шалтгаан болсон бэ гэдэг нь миний бахаар бол ингэсэн. За ингээд эн чинь ирээд ингээд бид хоёр нэг хаалт уулзж байгаа ш ирснийхэн дараа дэлгүүр мэлгүүр дээр нь очиж үзээд цаашаага бол ихчтэйгээ ингээ холбогдож ярьдаг, ихчээсээ заавар зөвлөгөө авдаг. Тэгээ яг тэр дэлгүүрийнхаа заслыг бол энэ хүн өөрөө хариуцаад хийжсэн байхгүй юу? Тэгэнгүүт ингээд хараад байх нэ туслах хүн байхгүй. За тэгэл өмнө нь ингээд дэлгүүр ажиллуулгаа хэд хэдэн хүнд холигдуулсан гэд байжсан байхгүй. Тэгэнгүүт би бодох нэ за хүний хүүхэд ингээд бас таньж мэдгүй газар ирсэн хүн амтнаар хөлтөлээд ингээ явж байгаа юм байна да. Энэ ажилд нь ингээ жоохон туслаад өгчөө дөө гэсэн бодол төрсөн байхгүй юу. Тэгэнгүүт тэр чинь нөгөө дэлгүүрийн засварын ажил учраас тэгээ эдгээр чинь нөгөө эрэгтэй хүмүүс учраас ингээл нийлээл хоорондоо архитаар суун ажиллаа хийхгүй нэг нь ажилдаа ирэхгүй ч юм уу тиймэрхүү асуудлууд айгүй их. Тэгэнгүүт би ингээл таксиндаа гүйж байгаа заваараа ирээл ямар нэг юм хийлцээд юм уу эсвэл юу сүүлдээ бүр тэр ажилд нь орцсон дээ. Шал малын нугаагаа хан маяг цэвэрсэн машинаараа машиныхаа өдөрт нь ингээл таксинд гүн тэгэл заваараа ирээл нөгөө барилгын хогноод идэв штэ. Хөөрхи нөгөө мөнгөний хэмнэж өгч байгаа тэгж байгаа тийг сайхан сэтгэл. Нөгөө сайхан сэтгэл нь ундраад тэгээд одоо над бүр ингээ үжигдэж байгаа байхгүй наа сайхан сэтгэлүүд нь. Тэгээд дэлгүүр бол амжилттайгаар нээгдээд ингээд яваад манай чинь гэрмэрэн дүрээслээд юутсан. Тэгээд манай хүн бол нэгдүгээр дараа дэлгүүрийн ажилд манай хоёр юу ихээр явсан гэсэн чинь одоо наадан болсон тий. Тийм тэгэл ингээд тэгэл ингээд тэгэл дэлгүүрийн засвар масвар дуусаад тэр харамжаа бас өндөө цаг хугацаа он сарууд өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь тэр явцдаа би ч өөрөө айлт байсан. Энэ хүн ч өөрөө болохоор яг юугаагүйсэн. Яг ингээд тогтсон байраа олоогүйсэн. Тэгээ буудал
бод. Тийм өдөрт буудал байжсан байхгүй. Тэгээд тэр чинь бүр нэлээд хэдэн сар өнгөрчихөж байгаамаа. Дэлгүүр мэдгүүр нээгдээ дэлгүүрийн нээлт Тийм үгүй шүү дээ. Манай шиг ховд явсан ч болдоо тий. Үгүй. Дэлгүүрийн нээлт хийгээд тэгэнгүүтээ юу яасан юм? Яг эгч нь ирээд эгчтэй танилцаад эгчтэй нь бас ингээд зөндөө юм ярилцаад тэгээ эгч нь буцаа яваад өгсөн юм. Тий. За тэгэнгүүт яг тэр үеэр плей тайм өөрчүүлээ. Наадмаар нөгөө яг тэр хэсэг дээр чинь яг дэлгүүрийн тэр хэсэг дээр ингээ орлоо багс чинь тэгэнгүүт яаж орлогыг нь өсгөх үү гэдэг тал дээр анхаарч эхэлж байгаа байхгүй юу? Яаж орлогыг нэгсгүүгээ бодсон чинь ингээд наадмууд хэсээд явах байсан те. Тэгээ битэрийн хамгийн анхных нь бол хүүд олоо удаг дээр одоо миний машинд бүх юмнуудаа ачаад хүүдлээ өдөр явжсэн. Тэгэхэд бит хоёр яг ингээд байр түрээсэлж чаад тэгээд хүүдлээ өдөр явж ирсэн те. Тэгээ очаа хүүдлээ өдөр дээр бит хоёр нэг майхан түрээслэж аваад тэрэндээ нэг асар түрээслээ тэрэндээ ингээ овцнуудаа үлгөөд бараа мараа бүр ирсэн байсан те. Тэгэхээр дэлгүүрсээр дараад те. Тэгэл наадмууд гисэл тэр 100 ол ингээл наадмаас наадмын орн 100 гисэл явсаа угаасаа бараач айгу сайн зарагдсан те. Сайн зарагдсан. Арабист болдоор. Гадаа нөгөө машин таанж манаар юу муунд ханаад бараа мараа ер нь жоохон хэцүү байсан те. Бүр хоёулаа патарын болцсон заяо. Тэгэл ингээл юмаа гаргаал үлгэхээр бороо орчихно. Нөгөө шуурал хэлнэ. Тэгэл бүр ингээд одоо тэр өөрсдөө хараад бүр айгүй нэттэй тий. Бүр ингээд гар хөл мөл чи ингээд тэр чигээрээ пата нөгөө нэг бүр хар эртэн хүн шиг лажсан. Наран төлөгдөөд тэгэж нэг 100-ыг өнгөрөөсөн. Тэр 100-ыг өнгөрөөгөөд тэгээд тэргээд нэг мууч юмаа ирсэн. Миний визтэй хаад гарахгүйлаа гэд гарч болохгүйлаа. Одоо надад бочих хэрэгтэй гэж. Тэр чи одоо бүр намарна штэ тий. Тэр чи өвөл дуусчахад танилцаад 3 сар танилцаад намарна. 10 сар марвар үеэр 9 сарын үеэр за тэгээд дараад бочихгүй болохгүй гээд за тэгээд ихч урдан хүрээд ирдэ. Ихчэнд удаад би тэгээ бочихаар болоод тэгээд виз яаж ч гарахгүй одоо бочод хэлэхгүй. Тэгээ би чи гэн дэлхнэр 15 хоногтой бол гаргаад ирчихнэ гэд хэлээд явсан юм чинь 15 хоног нь өнгөрчлөө. Манай хүн чинь дэлгүүр дээр сууж байгаад стресстэй тий. Үгүй тэр чинь ингэсэн байхгүй. Би ч нөгөө эдний ажилтан биш зүгээр л яг хөө энэний ажил тусалдаг байсан ахгүй. Энэний ажил туслангаа эн чин тэгэл завсар заагаар нь эн чин энэний ажил тусаа эн чин мөнгө олохоор чин байр савныхаа мөнгөө өгчин. За би болохоор такси максинд одоо наач чашаа гүгээл мөнгө төгрөгөө олчдөг байсан шүү дээ. Тэгэнгүүт энэний чи ажил бас ингээд давхар тусалж явах хэрэгтэй болчих жоох хгүй. Тэгэж явж байнгаа дийвгэнд эн чин их чинч байхгүй энэ өөрөө ч байхгүй болонгууд би ингээд дэлгүүр дээр нь бас сууж явах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд дэлгүүр дээр нь суусан чин хоёулаа явчаад ирдвэ. Би ч бохомдтын баастай орлого яг тэр үеэр орлого муудсан байсан цалин мөнгөч байхгүй яаж хүн ч тодорхойгүй. За тэгэл дээр нь би чинь өдөржингөө дэлгүүр дээр сууж байгаа шүүн таксиндаа явж чадахгүй өөрөө бас орлогогүй болцсон. Тэгээ нөө гэрн гэсэн чинь жоохон тэр үеийн гэр жоохон тухгүй зав би танарт одоо яг үнэн байдлыг хэлье зав. 3 өрөө байр яг тэр ихтлгүүрийн уртаал түрээсэлжсэн 3 өрөө байр тэгсэн ирнэ дотроо ингээд ямар ч тавилга байхгүй зүгээр газраар ингээд нэг 2 гудас жоохон зузаавтар 2 гудас ингээд дэвсэнгүүтээ тэрнийхээ дээр нь хүнжлөө нөмрөл унтдаг зэ айгүй тухгүй нэлээд тухгүй нэг тийм байр байсан юм аа. Тэгээ намайг одоо тийм орчинд хайчгаад ингээд хоёулаа алгуулсан. Тэгээ би стресссэн аахгүй юу. Тэгээд бухимдсан харин хүнсч харин ихч хүрээд ирсэн тий. Ихч хүрээд. Тэгээ ихч хүрээд ирсэн чинь ашгүй харин ихч бас очиод нөгөө Монголд байх газар байхгүй дээ. Миний ажуудлын хажуу өрөөнд байж байгаа хгүй. Өөргөө бас л ингээл газраар ямаа дэвсээл эн чинь бас л нэг юм хийх гээл явж байгаа хүмүүс ч ихч нь өөр Монгол шүү. Одоо Улаанбаатар дэлгүүрээ бас ажиллуулад үргэлжлүүлээд явж байгаа. Тий, үргэлжлүүлж байгаа шүү. Тэгэнгүүт ихч бас ирээл хөөрхий хажуугаар тэгэл тэнцэллийн өрөөнд гуцаа дэвсээл бас л яг л адилхан дээр удаж байгаа байхгүй юу. За ихч очсны дараа хайрагийн виз бүр гарахаа байгаад тий. Бүр бүтгээргүй болоод эхлэнгууд юу яасан юм? Бүр стресстэй надад хайчгаа явчлаа гэж бодлоо. За яг штэ. Байлаад бүр Үгүй тэр уйлсан ч болохоор ингэсэн байхгүй. Энд чинь нөгөө нэг маажан гэдэг зүйлийг би тэр үед мэддэггүй байсан байхгүй. Тэгсэн чинь мөрийтэй тоглоод ямар ч ингэ мөнгөөр нэг тоглолтыг юм байгаадсан байхгүй. Тэгээд би нэг мөрийтэй тоглоомчин юм байна гэж бодоод тэр нь амар архиудаг байсан тэр үед.
Тэгээ би архичин юм байна гэж бодоод тэгээ нэг хэд удаа ингээд уйлаад чүбэр уцаа авахгүй алга болж малаад тэгэнгүүт өстой шал дургу үрээд би бүр болгочихсон байхгүй юу. Тэг чи эдний их чинь бүр айгүй ухаантай заяа. Үнэхээр мундаг хүмүүс. Их чинь айгүй хөөрхөн намайг натаа ингээд ярилцаж марилцаад шумал. Тэгээд чи тэгсэн чинь намайг тэгээ ууралсан чинь за хүрээд ирэх гэсэн мөлөө. Үгүй шүү дээ. Ингээ миний арч шууд ингэсэн шүү дээ. Үгүй чи ингэсэн шүү дээ. Чи надаа одоо ийм мөнгө орж ирнэ чи тэгээд наашаа хүрээд ирээ хоёул чи тэр мөнгнөөс надад явуулна гэсэн шүү дээ. Тэгээ чи хүрээд ирээ хоёлаа энд байж байгаа тэгээд виз гаргахнаа гэхээ. Ихчийг ийшээрээд чиний виз гарахт нь буцаад очиж гэсэн. Тийм. Тийм тэгээд би Хөх хот руу анхны удаа иржсэн байхгүй юу? За ирснээс хойш юу болсон яар да. За ирснээс хойш нааш чинь тэгээд зөндөө юм болсон да. Ирснээс анх Хөх хотод ирснээс хойш бол ирснээс хойш бол манай хоёр юусэн тийм юу явахаар тагсаад юу гинөө бас дагууд мөнгө болохгүй болохгүй яа гэж ингээд зүгээр яжсэн. Үгүй чи ингэсэн штэ. Би ингээд ихчтэйгээ нэг ийм газар очиж үзчихсэн юм аа. Тэгээд би чамаа ингээд дагуулад хоёлоо тэнд очиж нэг үзчих ямар ч хэлсэн. Тэгээд тэнд бол ингээд хийх юм бизнес хийдэг хүмүүс тийш очт юм байлээ. Гэтгсэн штэ. Тэр бодол одоо ингээд бодоход би яаж бодож чигэд хэлсэн бол өөрөө хүмүүс сайн мэдэхгүй байна. Би өөрөө хүмүүс сайн мэдэхгүй. Тэгээд манай хоёр юу гэсэн газар руу чиглэсэн байхгүй юу? Тэгээд юу руу яваа. Тэр юу руу явахын чи өмнө тэгээ ингэсэн штэ. Яг тэр юу руу явах гэж төлөвлөө. Тэр чинь бас тэр харандаа тэр их яг Хөх хоттой бас зөндөө юм болж байгаа маа. Тэгээд гэрт нэрцээ. Тэгэнгүүт яг юу руу явахын нэг 3 хоногийн өмнө би нэг айгүй том модны юм их би зүүтлээд тэгээд ямар сонин зүүдлвэ гэд би зүүдэ чамд хэллээ. Хэлсэн. Зүүдэ хэлчихэл ийм зүүдлсэн гэд ямар сонин зүүдлвэ гэж хэлчихэд өнгөрсөн ахгүй тухай үед. Тэгээд ивүүд очоод онгоцны буудлаас буугаад ивүүгийн нөгөө ханжууд буугаад. Ханжууд буугаад. Бонгод онгоцны буудлаас буудлын руугаа явж байхаар таксинаас буунгод тэр том мод яваад байсан тийм. Яг онгоцны таксины буудлаас буудал руугаа ирээд буудлаа гадаа буугаал харсан чи яг миний тэр зүүтэнд харагдчихсан мод яг тэнд байсан. Би бүр амьдралдаа анхудаа тэр ханжаа гэдэг газар очоод тийм том сонин мод анхудаа харж байгаа хгүй. Тэгэхэд миний өмнө нь зүүтэндээ олоо харсан мод яг тэнд байсан. Тэгээд би буунгуудаа ямар ч юм бэ хараа тэрийг хардаа энэ яг миний зүүтэндээ харсан мод байна гэж хэлчихсэн те. Тэгэл тэрнээс буухад тэгэхэд таксинаас буухад яг надад төрсөн мэдрэмж нь болохоор би ингээд ахиж Монгол руу явахгүй юм байна. Ингээд энчээ үлдэх юм байна гэсэн мэдрэмж төржсэн. Би одоо ингээд хаашаач явахгүй юм байна. Энэ хотод ингээд үлдэх юм байна гэсэн мэдрэмж айгүй нэг хүнд нэг мэдрэмж төрдөө штэ. Яг тийм мэдрэмж төржсэн. Тэгэд яг тэрийгээ би чамд хэлжээ лөө. Хэлжсэн үү? Ууг нь ал тэр ивүүд очичаад битгаа чинь буцаж буцаа Монгол руугаа явна гэж төлөвлөсөн штэ. Тийм. Тэгээд нэрээ тэнцээж очиод надад нэг тийм мэдрэгдээд яг тэр үед болохоор нөгөө хайр хүү миний ингээд зүүтэнд тэгээд хардаг юм хүмүүс айгуу сайн мэддэг байсан. Надад айгуу итдэг болчихсон те нөгөө далдын юм харж мартдаг айгуу итдэг болчихсон те. Баталгаатай хэлдэг гэдгийг мэддэг болчихсон. Тэгээд нөгөө чинь за гээл. За тэгээд юу болоо юу очиад. Тэгээд энэ домдор чи баахан учир гарсан. Манай гэр мөрд юугаал. Тэгэл манай юуж дийлэхгүй болоод энэ чи мөнгө олж дийлээгүй чинь хоёулаа ингээд мөнгө сүнгөөний дуусгаал. Гайсан мөнгөнд дуусгаал. Тэгсэн манай гэрд очир гараад тэгэл найжаасаа 2500 яа аваад Хот руугаа бочхаар болсон. Нэг бочхгүй аргагүй. Бочхгүй болохгүй. Заавал бочих хэрэгтэй. Тэгээ бочхаар болоод тэгээд найжаасаа 2500 яа авчаад шууд Хот нисээд очиад ингээд жасал масал хийлгээд. Хөөе тэг чин бид хоёр бүр онгоцны буудлаар хансан шүү дээ. Гэтэ орж чадахгүй. Нөгөө нэг онгоцны буудлаараа тийм капсулууд өгдөө шүү дээ. Тэд нар ч айгүй гоё юм билээ шүү дээ. Би анхудаа нэг тийм капсул хонсон бишээ. Бид хоёр нэг нөгөө шүндөнгөө унтаагүй хүмүүс чинь нэг халт цаг гарan билүү 2 цаг билүү тэр капсул орж унтчихагаад айгүй гоё дулаацаад тэр үед бас ямар хүүхэн байсан юм бэ. Айгүй гоё дулаацаад нэг цаг 2 цаг унтчихаад босоод шууд лам багш руу явж исэн те. Тэгэл аваачаал багшигаа аваачаал юмнуудаа засуулаад янзлуулаад. За тэгэнгүүтэн сайхан болоод тэгэнгүүтээ ингээ бацаа. Одоо энэ юуд яхад багс мөнгө хэрэгтэй. Мөнгө цуглах болох. Одоо хүнээс мөнгө жийлсэн. Хүнээ мөнгө бочаах болохгүй. Тэгээ урдаар ингээд байж байгаа. Хүнээ мөнгө бочаагаад
Одоо энэ чинь бас мөнгө хадгалж ийвүүд очихгүй болохгүй. Чи нааш цаашаа нэг виз даруулна гэдэг чинь бас мөнгө орно. Нэг ол чи ингээ Гуанчжоу руу ирнэ, нэг ол Монгол руу явж штамп даруулна. Тэгээ би ч нөгөө нэг хэл мэдэхгүй учраас ганцаараа явж чадахгүй заавал хоёлаа явах хэрэгтэй болчихно. Тэгэнгүүт ингээд хаашаа нь явсан ч хамаагүй илүү зарлагтай газсан тий. Тэгээ одоо хамгийн сүүлд гонжууд явъя. Хоёул тийш очие. Тийм тэгээ хайлаа. Ер нь энэ үйл бол бадмаа ирсэн. Би бол ийвүүд очсон надад. Тийм. Би бол ийвүүд очсон. Хоёул тийм чи бас буцаад ийвүүд явъя гэжсэн шүү дээ. Тэгэнгүүт би алгаараа буцаж оцсны дараа ингээд тэр чин хайт нэг хэсэг хугацаа өнгөрч байгаа юм аа. Тэр чин юм хумаа засуулаад тэгээд аав чин хойшоо Монгол руу эдний аав нь Монгол руу яваад ажил хийх гээд нэг хэсэг явсан шүү дээ. За тэр хооронд байж байгаа. Тэгээ би тэр чи ажил хийх гэж хөх хотод ажил хийх гэж үзсэн. Би чин бүр шүнд оройны 7-оос өглөөний 7 хүргэлтийн одоо нөгөө каргонууд гэдэг шүү дээ. Тэд нар чинь ингээд шиддэг ажил хийх юм байлаа шүү дээ. За тийм ажил тэгээд тэр чинь бүтэн 12 цаг хүнээр ажиллаж байгаад өгж байгаа цалин нь ер нь бол эмэгтэй хүнийх 80,000. Тэгэл эрэгтэй хүнийх хэдэлээ 180 тий. За тэгээ хүний амьдралын нэг тохироо гэж агуулсан яг тэр үеэр ингээд аль нь ерөөсөө ингээд за би ч бол угаасаа л таксиндаа гүйхгүй эсвэл ажиллаа хийхгүй л бол мөнгөгүй олчихно өөр орлохгүй юм чинь. Тэгээ чиний орж ирдэг орлогоноо чинь бас яг ингээд гацаа зогсчихсэн тий аягүй санаа бүх юм нь маргаал гачцсан байсан шүү. Тий. Бүр заримдаа тамхины ч мөнгөгүй олчихно тий. Тий, ямар хичээд байна. Тий. Тэгээ тэр үе чинь аягүй хөөрхөн найз нь ингээд хоол мол зөөжгүйгээл тэгэл өдөрт очиж шүнд хүргэлт шидэл тэр олсон мөнгөөрөө хоол молоо болгоод нэг хэдэн сар тэгж байсан. 2-3 сар тэгсэн шүү. 10 сар, 11 сар, яг 12 сар 3 ингээ яг 25 оны сүүлийн 3 сар нэлээд хэцүү байсан тий. Тэгээ тэр үе чинь би ингээд ажил хийх гээр одоо ажил олдохгүй. Тэгээ ажил хийж байгаа баригдах юм бол хуулийн чанга баларна. За тэгэл хажуугаар нь ер нь нэг л болж өгөхгүйсэн юм а тий. Тэгээ би чинь сүүлдээ ингэсэн одоо хайрыг нууцыг заа яажсэн нэг. Яг тэр үеэр ингээд бүх орлогон зогссон чинь эн чинь нөгөө хийх юмгүй болоод ирэнгүүт айгүй архиулсан тэр үеэр. Тэгээ би ч бодож байгаа юм чи эмэгтэй хүн чинь за энэ ер нь айгүй архиудаг залуу байна. Нилээн бүтэхгүй гараа. Ер нь бол эртхэн өөрийгөө бодсон дээр юм байна гэж бодож байгаа байхгүй юу. Гэтэ би чинь тэгэхэд чинь нөгөө тахилаа аваад ирсэн байсан шүү дээ. Танаа гэрт хамжээ гараад залцсан шүү дээ. Тэнгүүд нэг шөнө би сууж агаад би ч угаасаа ингээд зул асаагаа зултайгаа ярьдаг хүн байхгүй юу? Бурхныхаа өмнө зул асаагаад тэгээ зул өргөж байгаа зултайгаа ярьдаг. Тэгээ ярьчаад хонсон чинь тэр шөнө яг миний асуусан зүйлд бол хариулт нь орж ирсэн байхгүй тэр шөнө. За тэгээд тэр юм зүйлд чинь бас ингээ хүн шууд итгэн би өөрөө хэдий ингээ сайн зөнгөө даах чаддаг ч гэсэн шууд итгэхэд бол айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгэнгүүт яах вэ гэж чинь заримдаа бас айгүй хэцүү байсан юм аа мөнгөгүй болчихоо одоо яана ирээдүйн амьдрал яана гэж бодоод санаа зовж байгаа зүйл айгүй хааш. Тэгэл заримдаа уйлаад ажил олдохгүй заяа. Чинь тийм ховор биш те. Тэгээ эмэгтэй хүн төр тусмаа ажил олдохгүй. Тэгээ заримдаа уйлж мөлөл айгүй хэцүү заяа. Тэгсэн чи хараа энэ чи архиугаа дайнгуут нь би нэг шөнө явъя. За ерөөсөө ингэж хүний нутагт одоо хийх ажилд олдохгүй ингэж байж хаар их орон руугаа харъя. Буцъя. Энэ бол ингээд айгүй архиудаг залуу юм байна. За ер нь бол нэг имерхүүл юм байна да гэж бодсон байхгүй. Яг тэгж бодоол би тэр шөнө унтсан чинь миний зүүдэнд хараагийн одоо тэр дээрээс нь харж явдаг одоо онгот нь гэх юм уу? Тий, өвөө. Тий, онгот нь миний зүүдэнд орж ирээд ингэсэн бүр айгүй хөөрхөн заяа. Би ингээд нэг юм хайгаал гүгээд байгаа байхгүй юу? Яг тэр үеэр нэг тиймэрхүү байсан хүний амьдрал нэг тийм үе тохиолддог. Ямар ч ингээд гарцгүй болчдөг, ямар ч гинт ингээд мөнгө орж ирэхэ болоод зогсоол нэг зогсонгүй байдал орчдөг. Яг нэг тийм 3 сарын хугацаа өнгөрчихсөн байхгүй тэрэнд. Яг тэр шөнө гэсэн чинь нэг юм хайгаал гүгээл зүүдэндээ гүгээлсэн чинь гів гинт нэг өвөө тэр болонд ингээд нэг байшин дотор ч юм уу сууж агаад гарч ирснээ надад ингээд миний алууга олгосон юмыг ингээд барьцсан заяа. Тэгснээ миний зүүдэнд ирдэг миний тэнгэр бол имээ тэнгэр гэдэг байхгүй юу? Хизээч одоо тийм өвөө орж ирдэггүй. Тэгэл орж ихт нь угаасаа л чинь царай мараа харагдахгүй ч гэлээ. Шууд хинийх нь вэ, хиний таал вэ гэдг нь ингээд зөнгөөрөө мэдрэгчдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд миний хайжгаан дээр зөндөө олон мөнгө ингээд давхарлаа тавьцсан. Айгүй хөөрхөн тэгснээ ингээд тэрийг авч ирээд надад ингээд айгүй хөөрхөн тэр холоос ингээд инээцэн заяа. Айгүй гой зөөлөө инээц алхаж ирснэ. Маа минь охоо чи ингээд битгий санаа зовоо. Чи ингээ энд амьдарч явах хугацаанд
ерөөсөө юугаарч дутахгүй битгий санаа зов гэдэг нөгөөдгөө надад ингээ өгчөө явдаг аахгүй юу. Тэгээ тийм нөгөө нэг тусгай зүуднүүд чи ерөөсөө амтшгүй ингээд хизээч мартагдгааргүй тийм зөнтөө зүуднүүд байдаг байхгүй юу. Тэгэл би өглөөн сэрэл за энэ бол ингээд юмны тохирол одоо уучрал энэ цаг хугацаа энд ингэж өнгөрөх хэрэгтэй байсан юм байна. Эндээс хаашаа тэгвэл би юу хийж яаж мөнгө олж болох уу? Яаж хоёулаа мөнгө олох уу гэж хайраатай ярилцаал тэгвэл хоёулаа ингээд онлайнаар одоо пэйж нээ гэж анх пэйж нээжсэн шүү дээ. Тэгэл би тэр зүүдэндээ тэрийг харснаас хойшоо за тэгвэл би энд одоо яадагч байсан энд үлдээ тэгэл улмал урагшаа явъя одоо хаашаа урах ямар ширэггүй болсон юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгэл явна дахиж хойшоогоо нутургаа буцна гэдэг бодол ингээ бүр мөсөн алга болсон. Тэгэл тэндээс хойшоо угаасаа ив рүү явхаар хаашаа ч явсан зарлага өндөр. Тэгээд дээр нь би чи одоо сар болгон ингэж штамп хариулна гэхээр чин эхний хэдэн сар бол мөнгөгүй хүмүүс чи ер нь бүтэмжгүй болчихж байгаа. Тэгэнгүүт за хоёлаа тэгвэл ив рүү Гуанчжоу руу явъя. Тэгээд эхлээд пэйж нэгээд ингээд пэйжээрээ буст хийж сураа. Тэгээд эхэлчихсэн. Тэгэл хамгийн эхний пэйжийн бичлэг чинь нэг хөөрхөн бичлэг байдаг шүү дээ. Энэ дээр хамгийн анхны буст хийсэн. Ингээд яаж хоёлаа буст хийх вэ гэсэн чи за би ингээд бичлэг хийвэл монгол хүн учраас нэг сайн гарахгүй байх. Тэгээд дээр нь би хэл мэдэхгүй юм чинь хүмүүсээс захиалга авлаа гэхэд бараагаа хайж чадахгүй юм чинь би пэйжийг нээгээд буст хийх тийм зүйлийг хариуцъя гэж хайраг ингээд суулгаж байгаа бичлэг хийдэг. Ямар төрлийн бараа захиалмаар энэ тэр бараагч ингээ олж өгнө гэсэн утгатай бичлэг хийгээд тэрийг нь би эдитлээд янзлаад за бустныхын төлбөр тооцоог нь одоо яаж хийдэм яаж одоо тэр үедээ болгосон бичлэг чи харж байгаад болгосон юм бах та ерөөсөө мэдлэггүй ээж хөөрхөн тэгэл нэг юм болгосон. За тэгээд хийжингүүд нэг хүн тэм нэг юу авсан нэг машин авсан. Тэр машин дээр нэг хөөрхөн 300 яон болоо 500 яон 150 мянган төгрөг л онж ирээд нэгдүгээр жахалга бол тэр байгаа. Тэгээд тэрийг явуулаад тэрнийхэн дараа нь нэг одоо яг тэр 25 оны 12 сард ганцхан тэмдэглэж жахалга авсан байхгүй наа хэдэн зуун яон орж ирсэн. За тэгээд 25 оны 12 сарын 11 сарын 31-ний орой 12 ч өнгөрч ихэд одоо би юун дээр оролцсон байдаг шүү дээ. За 26 он боллоо мэд ах нь чиний 26 оны 1-р жахаалагч юм болно. Жахаалсан хүн ч юм болно. Ингээд тэр ах хөрхөө юу авсан ч өнө 100 гараад 1800 яг их юм биш байсан дээ. Тэсэр айгүй хүн бэлэгдэлтэй. Амар гоё бэлэгдэлтэй. Хамгийн анхны цайлгаа чинь ингээд ах нь хийж өгөө. Ах нь хийж өгөө. Бүр ингээд 12 цаг шөнийн 12 цагийг хүлээж агаад тэр ах хийж өгсөн заяа. Надруу ингээд бичиж чинь. За тэндээс эхлээд зад. Тэндээс эхлээд ингэсэн. Тэндээс эхлээд тэгээд ингээл бит хоёр чи юмаа ийгээ сурчаач бүр амар олсон юм бол байхгүй заяа. Яг тухайн үед өмнөх 3 сар нь бит хоёр ингээд ямар ч мөнгөгүй байгаад үдцсэн учраас ингээд 150 яан 150 мянга 200 мянга 300 мянгаар ингээд орж байгаа мөнгө чи аваа хөөрхөн болчих жоохгүй. Тэгээ хамгийн гол нь би нөгөө өөрөө мөнгийг бас айгүй зөв зарцуулдаг тийм ээ. Тэгэнгүүт олсон мөнгө олгоно ингээ хадгалаадсан. Яа тэгвэл нааша одоо Гуанчжоу руу явна гэдэг бид тэр аль хэзээ төлөвлөсөн байсан те. Бид хоёр цагаан сар өнгөрөөд Гуанчжоу руу явъя гэж төлөвлөсөн байсан учраас мөнгнүүдээ хадгалсангуудаа яг л өөрсдийнхөө хэрэгцээндээ хэрэглээл яг тэгээ хайраатай бас яриад тохирсон. Чи ингээд архиа уугаад ингээд явуулав. Эсвэл архиа уугаа болоод ингээд явъя гэж бүр яриад тохирсон те. Тэгэл ерөөсөө 12 сар гарснаас хойшоогоо пэйж нээснээс хойшоогоо ингээд архитаар суухаа болоод хүн шалгуулсан те. Тэгээ нөгөө буст хийгээр чинь маш олон мессеж ирнэ. Тэгээ тэрэндээ хариулаад нөгөө ямар ч бүр юу нөгөө зав нь ихтгэхэр л уудг юм билээ шүү дээ ер нь бол те. Тэгэл ажилдаа болсон чинь тэгэл уухаа болцсон. Одоо энэ дэрсэн чинь ингээл бүр уухаа болцсон. За тэгэж хамгийн анх мөнгнүүдээ цуглуулж эхэлжсэн. Цуглуулж эхэлжээд чинь аав нь буцаад Монголоос ирсэн те. Аав нь буцаж Монголоос ирээд битгойд гурав чинь жахаа асуудал үүсээд яг наашаа явахынхаа өмнө 3 сарын хэдэн ирсэн бэ? 3 сарын. Үгүй тэрний ч өмнө нэг юун дээр бас нэг хүүтэн өрөөнд суусан бичлэг байдаг шээ. Байр түрээссэн. Ингээд яг нааш явахын өмнөх яг сарын өмнө нэг байр хүүхдэд нэг сарын хугацаанд түрээссэн те. Тэр яста хүүтэн байраасаа. Би ингээд ажил хийх боломжгүй чи хайраа тэгээд яг нөгөө нааш явна гэж төлөвлөсөн байсан учраас би тэр мөнгө олъё гэ те. Ярилцаа тэгээ хайраа за чи яах юм бэ чи гэмхтэй хүн чи гэртээ суужээ би нэг хэдэн сар ажиллая гэд ажилд орсон те. Ажилд ороод тэгэнгүүт бид хоёр чи айгүй хөөрхөн хайраа дээр очиод бичлэг хийж аваад би тэрийн бүүстэл нь хайраа ингээд ажил дээрээ суужангаа хүмүүсээсээ захиалга аваад
Тэгээ тэр мөнгөөрөө өдөр тутмынхаа юмыг болгодог. Тэгэнгүүт нөгөө 2 3 сар ажилласан цалингийнхаа мөнгийг ингээ бүтнээр нь хөөрхө хадгалсан те. Тий ямар даасан хадгалсан юм бол? Яны данс талаад. Яны данс хадгалж байлаа. Тэгэл мөнгнүүдээ хөөрхө хадгалсан байсан. Яг тэрнийг сарын хугацаанд яг тэрний хүүтэн байранд байж таарсан. Би чинь зүгээр орон дотроо хөвчөөд л ханаад руу явчихдаг. Айгүй хүүтэн байсан те. Яг идэл хүүтэн цаг л байсан л та. Тэгэл айгүй ханаад хүрээд. Тэгээд тэр үед надад ингээд мэдрэгдсэн мэдрэмж нь айгүй гоё байсан. Би ингээд өмнө нь ал яг би ингээд өмнө нь амьдралаа ярьсан юм чи одоо хүмүүс мэдчихэж байгаа штэ. Тэгэнгүүт монголч нөгөө байр түрээслэгээд айгүй өндөр үнэтэй. Тэгээ ганц бие эмэгтэй байр түрээслэн гэдэг бол бас айгүй чанга хгүй юу? За тэнгүүд хамгийн их хамтхан байрнууд юм уу эсвэл монголчууд одоо подвалд амьдардаг хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Бүр ингээд гоё олгоо засцсан. Гэхдээ нөгөө цоох мох гэж байхгүй. Тийм байранд нэг бол амьдрал нэг бол бүр гэр ороод одоо хажуу өрөө мөрөө нийтийн байр марин тэгж амьдардаг байсан байхгүй. Тэгээд амьдралдаа би анх удаа тэр чи 12 давхар байсан мөлөө. Үгүй даа шүү. 7 давхар. 7 давхарт ингээд өөрийн гэсэн дотроо гал тогоотой, нойлтой, дүүштэй бүх юм нь орцсон ирнэ 750 мянга тий 750 мянга. Үгүй яан. Тий 750 яан. 750 яан шүү. 650 яан. 650 яан ч монголоор нэг 300 гаруй мянган төгрөгөөр бүр нэг тийм хөөргөн байр түрээслэж амьдарч үзсэн нэг сарын хугацаанд хүүтэн нь аль хүүтэн байсан. Гэхдээ бүр үнэхээр тухтай ууг нь аль гоё байсан. Яг зуны удирлал бүр үнэн гоё тий байр тий. Тэгээд амьдралдаа анхудаа нэг тийм 7 давхарт байранд яг нэг тийм тухтай гэх юм уу нэг тэгж байж үзсэн. Тэгээ хамгийн гоё нь юм байсан. Яг тэр үеэр чи цагаан сар болчихсон шүү дээ. Тэгэл яг ингээд байг ингээд юун дээр цонхон дээр салиуд бодно. Тэр мэдрэмж бүр ингээд айгүй гоё надад миний амьдралд ингээд цоо шин эргэлт ирж байгаа нэг тийм бэлэгдэлтэй айгүй гоёс ингээд өтөр алхан цонхон дээр ингээд салиуд бодуулаад хүмүүс чинь ингээд байнгын баяр тохиолдохоор салиуд бодуулдаг шүү дээ. Тэгсэн чинь би амьдралдаа ингээд зүгээр цонхороо харж хөвтөж байгаа л өдөрт яг ингээд тэр салиуднууд нь тэгээ яг манай цонхон дээр ирээл бодоод айгүй санаа. Тэгээ би ингээд бурхнаа цонхон дээрээ тавьсан байгаа шүү дээ. Тахилаа гаргаад бүгдийг засаал. Тэгэхэд ингээд яг өргөлөө өргөж байгаа үед ч юм уу те яг нэг тиймэрхүү үед тэгэл салиуд нь буудаж таарна ч яг оройн цагаар өргөн шүү дээ. Яг ингээд цаана нь ингээд яг л миний амьдралд ингээд яг өөрчлөлт гараад ингээд шин зам руу одоо өмнөх олон хуучин зүйл маань ингээд дуусаад энийгээр ингээд дуусгар боллоо. Чиний амьдралын чинь ингээд шин зам өөр эхэлж байна. Ингээд чи одоо эндээс хашаа дандаа ингээд өөдөө явна гэсэн нэг тийм бэлэгдэж байгаа юм шиг нэг айгүй гоё мэдрэмж төрж ирсэн. Тий. За тийм төрж ирсэн. Тэгээд за тэгээ багшаасаа асуусан ш таялаа. Тийм багшаас төвд багшаасаа асуугаад багш дээрээ очисон штэ. Багш дээрээ очиод асуусан чинь багш дээрийг болохоор та хоёр мөнгөө сайн цуглуулж аваад яваа чи ингээ миний намааг л үзэж өгсөн байхгүй тухайн үед тий чи аль үзүүлээ гэсэн чи үзүүлээгүй штэ тий. Тэгээ намааг үзснэ гэсэн байхгүй юу. Чи ингээ 7 сараас эхлээд мөнгөө олж эхлэх хүүхэд байна. Тэгээ та хоёр ингээ мөнгөө айгүй сайн тийшээ явж болно. Тэгээ мөнгөө сайн хадгалж аваад яваарай гэдгсэн штэ. Сайн хадгалж аваад ер нь ол төхүүлж аваад яваарай гэдгсэн штэ тий. Тэгээд тэгсэн чинь бит хоёр нөгөө нэг байр түрээсэж байгаа штэ. Тэнгүүд би болохоор үгүй цагаан сар өнгөрөнгүүд явнаа л гэдгүүр гэдсэн штэ тий. Аажи бас яах гээд байгаа юм бэ гэдэгсэн штэ. Тэнгүүд би болохоор үгүй цагаан сар өнгөрөөл заавал явна гэж хойлоо. Тий. Тэгээд цагаан сар өнгөрөөл явна гэж явсаар байгаа зүтгэсээр байгаа би чинь бүр зүтгэсээр байгаад ирсэн штэ. Багшийнхаа үгнээс хөрөлцөөрөөд тэгээ ирсэн чинь ирээл нэг хоёр яг ирснийхаа маргааш нэг бас нэг аваа хөөрхөн мөнгнээ авсан тий. Чи ямар захиалга байлаа? Машин техник авсан даа нөх. Яг ирээд манай ч ингээд хадгалаад ямар хадгалсан шиг штэ 9000 яан хадгалж 4 сая төгрөгөө олж чаа. Тий 4 сая төгрөг хадгалаад аюул онгочныхын тийзээ аваад за баргал милан жарсан доо. Тэгээд таксигаар одоо энэ газар ирээд байр мараа үжээд за дөрөөсөлгүй л одоо ингээд буудлаа аваад бас чалгаа мөнгө өрнө. Дөрөөсөл энийг дөрөөсөлчихье. Дөрөөсөлсөн заавал 1 сарын барьчаа 2 сарын барьчаа аваад 1 сарын төлбөр аавна. Тэгсэр чинь 3 сарын хөө өгч гэсэн. За тэгээд уртаашаа нөгөө 4 сая төгрөгтөө өөр наашаа цаашаа гэх мөнгө өөр байлаа. Хүнтэн байхгүй тий. За тэгээд ингээд бодож чааш дөрөөс яавал яа. Тэгээд ингээд дөрөөс мөрөөс 3 сарнаа ингээд мөнгө сөнгөний ингээд өгөөд баруун 500 яан зулцсан байгаа. Энэ хоол моол идээд
оройн орж ирээд л унтч идэр ч одоо сүлжин дээрээс нь жаахан гэр зураг хэрэгсэлэх юм аваад тэгээд 200 яануул. Одоо маргааш гонрууд ирсэн юм чинь гонроо готын тойрж үжээд байна. Юу зарахмаар юм байна үжидээ гээд. Хоёлаа хувцас унаар зарах хувцас зарах хэлцэндөө юм уу тий. Хайгаад За тэгээд хоёлаа метрон цуугаад тэгээд хамгийн хөөрхөн заяа бит хоёрын ингэж байгаа анх ирсэн шалтгаан бишээ. Анх эрэхтэй ингээ хоёлаа мөнгөгүй ирж байгаа штэ. Тэгэнгүүтээ бас их сантай хоёлаа ингээд эх орн руугаа хог зөөхгүй шүү гэсэн заяа. Тэрээс төгөргөө битэрэн бүр ураад ирсэн заяа. Хоёлаа ингээд одоо Монгол руу ингээд өчнөө олон хэрэггүй бараа оруулж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэхээр хоёлаа тэрнтэй зэрэгцээд ингээд хэрэггүй бараа оруулахгүй шүү. Ерөөсөө тийм муу чанаргүй юм ерөөсөө зөөхгүй. Нэг ол хүмүүс ингээд гэртээ хэрэглээд үйлдвэрлэл маягийн юм хийж болох юм эсвэл тоног төхөөрөмж ч юм уу тиймэрхүү юмнууд л оруулъя. Яаж исэн ч хоёлаа тэр одоо прессер зардаг бараа ч юм уу тиймэрхүү муу юм одоо яаж исэн ч хоёлаа зарахгүй шүү гэдгийгсэн тохирцсон заяа. Тэнгүүд хараа за тэгнэ тэгээ бүр болохгүй бол би чамайг таксинд гүгэж болтгоо дижэнэ гэсэн. Энд чинь нөгөө нэг шал хоол тэгээ бүр ингээд таньдаг ах トゥ хамаатан саданч байхгүй тийм газар ирчихэж байгаа юм чинь. Тэгээ бас бүр болохоо байвал ингээд би чамайг таксинд яваад хоёул ингээд болгочнаа гэсэн ирж байгаа байхгүй юу те. Тэгээ ардаа нөгөө татлаатлээ байхгүй хоёр хүн чинь ингээд за ингээд тэнд очиад ингээд болгоё л гэсэн бодолтой яж байгаа. Тэрнээс ш яг ингээд лайв маяг хийгээд сурцсан татсан юм бол байхгүй те. Тэгээ нөгөө нэг бүр болохгүй бүүстээр захиалга авч чадахгүй бол одоо тим юм хийндээгээ бодсон. Тийм одоо бүр болохоо таксинд гэнэ гэж байна. Тэгээд манай чинь гэр мөрөн дүрээслээд ингээд 300-аас 500 яан л болцсон байхгүй нь одоо чи жалгаад урдан мөнгө болохгүй бол 500 яан ч ингээд дууслал байхгүй л гэсэн. Тэгээд дүрээсээ нэгдүгээр өрөөндөө оноод маргааш өрлөн гараад автобусанд цуугаад явъя даа л ч нэгдүгээр жахалга гараад иртээ. Тий, яг хамгийн анхны тий. Хамаа анхны тэр хүн чинь 15 саяын урчилгаа аваад сүүлингийн мэдээ өрөөнд дэр ирсний дараа үгээд бас амар сайн ах таарсан. Тэгээд тэр ах таамаас бас мах шиг баярлалаа. Нэгдүгээр жахалгыг тэр ах өгсөн. Тэгээд ингээд сайхан төмөр нугалдаг машин авсан тэр ахал. Тэгээд 15 саяны шууд тэгээ өөрөө ах нь одоо Япон явж байна. Өдөөс ярд дэлгүй магадгүй дансаа явуулчих ах нь ээж ах нь чамаа үдлээ ямар хүн гэдэг мэднэ жи одлаа хэлж чаддаг хөхт. Ах нь хүн аймаар таньдаг шүү гэгээд тэр ах таамаас амар их баярлалаа. Тэгээд одоо үсэс тэгээд ярьдаг. Тийм жигээд нэ юуж мөгөөд тэр ах таамаас амар их баярлалаа. Тэгээд манай яг нэгдүгээр гонрууд ирсэн нэгдүгээр жахалга. Тэгээ би таар чи маргааш нь аюу инээдтэй заяа. Хойлоо нэг хэдэн зуун яанта байгаамаа бас 300-400 яанта байсан юм уу. Тэгэл хойлоо за ингээд цаг хугацаа алдаж болохгүй би ч одоо сарын дотор штамп тойрох чинь мөнгө төгрөг хэрэгтэй болсон идэж ууны чинь ингээд айгүйх мөнгө хэрэгтэй газар ичиж байгаа. Тэнгүүд цаг алдахгүй хойлоо явж ингээд зарах юмаа хай гэл хөлийн давхай эргэтэл явсан тэр өдөр мопед энтер гэж тухайн үед чинь байгаагүй шүү дээ. Тэнгүүд хойлоо метранаас метрод амжаал тэгээ алхаал тэгээ нөгөө хайраач бүдүүн өнчөг өөргөө бүр жаахан явуулаад сууил гэж бодлоо. За тэгээ би нөгөө цангадаг өнч жаахан яваал өсөөд цангаад байна гээл тэгэж яваал гэсэн чинь өдөржингөө явсан чинь өдөржингөө очиж хойлоо бүр 100 мянга бүрцэн байсан шүү. 100 мянга 200 хэмнээд яваад өдөрт нэг л хаал идэл ингээд такси максид дамжаал метро энэ дамжаал явахад айгүй хэмж яхад 100 мянга дууссан байгаа юм чинь тий 200 тэгэл орой нэрэнгууд хойлоо шууд ярилцаад за энэ болохгүй юм биш үү хөөе гэж юу ч мөнгө болохгүйгээр ихад 200 юу гаргачих юм чи яаж болох вэ энэ чи за энэ болохгүй мэн одоо тэгвэл хойлоо гэртээ суугаад бүүстэл сайн хийгээл тэгэл тэндээс хойш ерөөсө бүүстэндээ л анхаарсан тий тэгэл гадуу дотор хийж үзээл нааш цаашаа явж хийж үзээл тэгэл тэгжсэн чи миний нөгөө нэг за тэгжитэр бүр нэг том дом ажиглаж байна. Алуу ясна юу. Тэгэл би тэрэн дээр боцно нь би яагаад ингээд цагаан сар өнгөрөнгүүт явъя гэд яарад исэн шалтгаан нь ингээд 2 3 том цайлга 7 сараас өмнө авах байсан юм байна. Тэгтээ тэр чинь миний олж байгаа биш ингээд хайрыг олж байгаа мөнгө байхгүй юм чинь наашаашаа нисч очоод энэ чинь орчуулга хийгээд олсон мөнгө. Тэгээ багшаалахаараа намайг үтсэн болохоор тэрийг хараагүй учраас хэлж чадаагүй. Тэнгүүт би болохоор нөгөө зөнгөөрөө мэдэрсэн юм уу яасан ингээд явахгаа ярадсан юм шүү дээ тий. Ачаа зөндөө том боломж байсан байх байна. Тэгээд бас тэр ах тамс баярлан тэгээ хоёрдугаар юусэн тэр хүмүүлээс ингэж хэлсэн байх байна. Найжтай ингээд найж нь хайж өгсөн. Тэгээ найжтай ингээ хэлсэн гэсэн. За би бүх пэйж ухлаа. Хамгийн боломжийн хүүхэд нэн хүүхэд байна. Чи холбогдоо. Тэгээ би юус холбогдсон. Тэгээд бүгдээр 4 надтай ирсэн байхгүй юу? Нэгэн жиг дээр 4 надтай жаагаар би бүр ингээд жоо хараад гэж. За тэгээд эргээд надыг сонгоод би тэгээд энэ ажлын гүйцэтгэх яг тэр үед хоёлаа бас яг л ингээл яг л нөгөө байсан мөнгө нь яг доосч ирсэн те нөгөө нэг хамгийн анхны гişэн захиалга чинь
чи бас сарын дараа штэ ойролцоогоор тий. Тэгээ тэр мөнгөө хэрэглэж мэрэглээ. Гэхдээ бит хоёр чинь яг ингээд мөнгийг бол яг чистний барьдаг хүмүүс тий. Хэрэггүй юм зарцуулдаггүй. Яг л ингээд хэрэгцээндээ тааруулаад явдаг хүмүүс. Яг чи явхаас өмнө чи миний штамп дуусчихсан штэ. Тэнгүү тэр мөнгөний урьдчилгаа орж ирэл би явж штампад оруулж ирэл тий. Тэгээ чи хаашаа нисчээд ирлээ. Нимбөөрөө нисээд яваад л тэгээд нэг баахан явсаа. За тэгээд яваад эргээд энэ ажлуудаа зогчуулж дуусгаад гонжуудаа харж ирээд за тэгээд жижиг сажиг ажил хийж игээд за тэгээд манай эцсийн уугийнхаа өрхнийхэн бизнес рүү тэгээд аажнаар урсан тий. За тэгэл ер нь аль цайлгаал аваад явуулсан чинь сүүлдээ нэг л жоохон явцгүй болсон байсан тий. Яг ингээ байнгын буст хийгээд ахаар энэ фэйсбુક чинь бас пэйж чинь бас ингээд сайн буст явуулгаалчтай юм байлээ шүү дээ. Тэнгүүд бустер нэг сайн авч тахаа болоод тэгэл яаж явах уу гэж яаж буст хийхгүйгээр пэйжээ идэвхтэй болох уу гэж бас нэг баг савчлаг оруулж үзээд байсан тий. Үзэж байгаа л тэгэхдээ тэр явцдаа бас л ингээд бустэ хийгээл жоохон цайлгуудаас хөөрхөн жижиг юмуд аваад яваадсэн шүү дээ. Тэгэж явж байгаад тэр эрхний 8 руу орох чинь бас айгүй учиртай. Тэгэхдээ би одоо ингээд бодоодсэн чинь би өмнө нь ирснээсээ хойш өөрсдөө битээ нэг анзаараагүй л болохоос би ингээд дандаа бурхны газар очино гэж хэлээд байсан байх шүү дээ. Харин дандаа тэгээд ирдэг. Надад нэг бурхны газар л оруулчих. Бурхны газар тойроосоор би баярлчих нь л гээл яа тэгээд. Харин айгүй сонио ингээд миний мэдрэмжүүд тэгээд амнаас хэлж байгаа үгийг ингээд сайн анзаарч авахгүй бол бас айгүй болдгоо. Тэр юмгээл юмаа хийгээд л яваад байгаа шүү. Тэгсэн хэрнээл би хайраад ингээд захиад байдаг. Юу игээ мэдэхгүй байгаа шүү. Ингээд хоёлоо увцаас авна л ухааны бодцсон зэ. Тэгтээ хоёлоо чанартай увцын зарнуудаа хайрыг тураагаад юм өмсөлнө гээл тэ. Тэгээ ярьцыг ингээд ярьцыг явж байгаа хэрнээ миний амнаас гарч байгаа үг нь болохоор хайраад ингээд би өөрийн мэдлэгүүд тэгж хэлээд идэг. Намайг нэг бурхны газар аваад чадах. Жигнээс нэг бурхны газар нэг тойруулж бурхны дэлгүүрнийг оруулчихгүй би ч гэсэн баярлж байна. Тэгсэн хэрнээ би ингээд бурханд бүр ингээд гүн орцсон мухар сүсгтэй хүн юм уу гэхлээр бас үгүй тий. Тэгсээр нэл тэгж хэлээд байдаг гэсэн. Одоо би бодоод тахнаа ер нь тэр үед өөрсдөө анзаарсан бол аль хэзээ л ингээ эрт орчих байсан юм байна да гэж бодсон тий. Тэгээ юмны учрал гэж бас айгүй сонин. Тэг яг багштай гэж 7 сард гэж хэлсэн чинь яг л 7 сард тэрнийг сонин бичлэг гарч ирэл. Тий. Гэтэ тэрийг гарахаас ч өмнө яг энэ бурхны зүйл рүү орох эхлэлийг нь бол ууланд би тэгж хилээд байсан хэрнээ өөрийгөө ерөөсөө анзаараагүй заяо. Тэнгүүд яг энэ зүйл рүү орох чиглэлийг нь бол за хамгийн эхлээд бол би өөртөө хэрглэжсэн эрхээ хайраад бэлгэлцэн. Тэнгүүд би өөрөө ингээ ирэхгүй алцсан. Ирэхгүй алцсан болохоор нөгөө маань таалж чадахгүй. Тэгээд нэг өөрөө тэр юунаас очиж шивдээ нэг ирэх авч ирсэн шүү дээ. Гэхдээ анх удаа тэнд очихдоо нөгөө тим юм зардаг газар дээр мэдэг байсан те. Тэгэнгүүт эрхээ авчхаад ирээд би нөгөөтгөө ингээд ийм эрх авлаа энэ төр гэж нэг бичлэг оруулж ирсэн шүү дээ өмнө нь. Тэгээд яг тэр чиглэлээр явна ч гэж бодаагүй маа зүгээр л ингээд юу игээл олохгүй л төөрөө явж байсан. Тэгж ангаа ингээд ирэх зарах уу гэж холоо нэг ярилцсан юм шиг байгаа юм те. Ярилцсан юм уу? Яасан чи нэг лобонтой яаж ирсэн? Гинтэл хайр хүнийг лобонтой ярилцсан. Нэг доор шарлагны лобон гэдэг нэг таньдаг хүнтэй танилцсан байсан те бостаа. Тэгээд тэр ах манай орой орж ирээд юу гэдэл чох ярилцаас оржсэн чинь. Тэгэл за энэ чи уул нь би юм зардаг байсан. Нэг үжүүл жинхэнэ одлын мэдчихнэ гээл. Лобон ах би ирэх зардаг байсан гэж ярьсан юм байна шүү дээ. Тэгвэл чи ингээд авч үзье гэсэн юм уу? Тийм тэгсэн. Тэгэнгүүт надад хэдий авна гэж байна. Тэр чи одоо бас хоёроо юусэн мөнгүүдээ бол хадгалсан. Манай хоёрын өөрөө хэрэгжилж болох мөнгө бол дууссан байсан байхгүй наа. Хэдий авна ингээд одоо чи хуны өмнөөс нүрэн боржлохгүй шүү дээ. Чи хамтнаар олж өгд илүү би шууд 1000 ширхэг авъя гэж дамаар ярьсан юм. За тэгээд л жинхэнэ юундаа мөсөс урсан. Тэгэл тэгсэн чи маргааш өглөө нь баг 4-5 удаа уцтаа жалгаа 8-аас бараг 11 цаг хүртэл залгасан шүү дээ. Хөөрхий 8-аас 11 цаг хүртэл надад дагуулад явна гэд. Би ч наа бас жаахан юусан ч юм бос дийлэхгүй. Ба үүрээр унтсан юм чинь тэр гурав чинь яг тэр бичлэг нь аль байгаа штэ нөгөө юун дээр оруулсан. Тэг яг тэр өмнөх битэрийн ирэх авсан газар очиж гин гэж мэдээгүй. Өмнө нөгөө эн чинь бүр том атаач учраас битэр ингээ заримдаа хаана очсон болсноо мэдгээ очсон. Тэгэл тэгсэн чинь лабан тэр ихтэй дарга нь маргааш нь бит хоёрлоо ингээд байн залгаад байгаа байхгүй юу? Алив явъя гэд бүр ингээд бит хоёрыг хүчээр авч явсан. Тэгэл гараа явсан чинь тухайн үед яг нөгөө нэг өөрсөндөө зохицуулна гэжсэн мөнгө маань дууссан. Би бүр 4 яонтай заяа.
хайраа бүр дансандаа юу ч байхгүй. Угаасаа хайр хүүгийн дансанд байдаггүй яа. Ингээл миний данс руу ороод хайраа авах мөнгө аваад юм аа чинь. Тэгэл миний дансны их нь байвал байна. Байхгүй бол ингээд шууд цаашаа евро хадгаламж руугаа хийчин. Тэгээ очоод тэрээр төөрсөн чинь тойроод үтсэн чинь битэр өмнө очижсэн нөгөө ирэх авсан газар байсан те. Тий. Тэгээд ярилцсан байхгүй наа. Мэддэг хүн чинь уулан тэнд дэлгүүр нээжсэн хүн чинь ингээд хоорондоо ингээд дэлгүүр нээж хүнтэйгээ ингээд ярахнаар ч ингээд шууд за энэ юм ингээд шууд ярьчдаг. Тэдээс бие биенээ итэх байхгүй наа. Тэгээ ярангуй за доор өнөр өгөө. За тэгээ гээл. Тэгээ бид хоёр чинь нөгөө мөнгөгүй явж байсан хүмүүс чинь тий. Тэгээ санаад завсандаа одоо нөгөө бич бүр айгүй итгэхгүй явж байгаа. За би ч нөгөө хүн дагаад явж ингэж юм үзэх айгүй дургуй хүн. Тэгээ хүмүүс дагаад ирсэн. За нэгэнт одоо хүний давуулаад ирсэн л ядаж ингэж болохгүй бол хаал молонд оруулаа да ухааны бодцсон. Тэгэнгүүтээ хинээс илээ нэг 100,000 yen зээлж. Санаахаас. Санаахаас ийсэн үү? Санаахаас 1,000 yen зээлээд тэрийгээр 5 шиг аваад дуршиж үж юм үжигээд. Тийм. Тэгээд 5,000 yen зээлж авангуудаа тэр 5 тэрээрээсээ 5 шигийг аваад үлдснийг хадгалцсан. Үлдээ ч гэсэн буцаа одоо хүнээс зээлсэн мөнгө чи буцааж өгнө шүү дээ. Тэр чи яг тааруулсан шүү дээ. 5 өрөх өргөө бөөр. Юу өнтрөө оруулаад жуугаад л яан үлдсэн. Тэгээд дөрвүүл атсан байхгүй наа. Дөрвөн юу ч гэсэн нэг удаа хоол идүүлж хөрөхгүй. Тэгээд өвгүүрээд болох байна. Тэгээд олдоор бочоо ирсэн байхгүй наа. Тэгээд 1000 yen-аас юу ч гэсэн 900 yen-ын бол хэрэгэлсэн. Юу муу чоломолоо аваа. Тий таныг манаас айгуунтай гарсан тийм. Тэгээд нөгөө дөрвөн ирэх арчсан. Тэгэнгүүтээ хоёулаа ерөөсөө мөнгөгүй алчсан. Тэгээд нөгөө хүний мөнгийг яаж буцааж өгнөг өөртөө мөнгөгүй байгаа хүн чинь. Тэгэл бодож байгаа л би чи ирээл тэр чинь шүн нөгөө хайр амтааг болохоор хайр амтаад өгж байгаа байхгүй. Тэгээ би чи нөгөө ирэх хэлэх дуртай хүн чинь газ ирэхээ эхлэхэл одоо яаж зарах уу гэл бүр айгүй айцтай заяа 1000 yen хүнээс авчихсан өрөнд авцсан байж байгаа штэ ингээ илүү зарлага гарчихсан. Тэгээ өөрөө мөнгө олохгүй хүмүүс чинь тэгэл дөрөв ирэхээ хэлэхэл хайраг унтчих хооронд би дөрүүлэнгийн хэлхийж дуусангаа пэйж дээрээ юу гэж илээ нэг пост оруулаад бичлэг рил ч юм уу хөөрхийн нэг чатгаараа л нэг юм хийгээл оруулсан юм аа жааваас одоо ч гэсэн сайн сураагүй л явж байгаа л да. Тэгэл хөөрхийн тухайн үедээ тэгэл бүр ингээл юм мэдэхгүй байж тэгэл оруулсан чинь дөрвөлэн гарцсан тий. Дээ яг бүр оруулсан чинь яг 2 цагийн дотор илүү. Тийм амар л хурдан л яасан. Их л хурдан гарсан тий. 2 цагийн дотор ингээл дөрвөлэнгийн зарцсан. Үү тэр шин чинь баярлаад миний нойр өрөөд. Онцон гоёнээс би өсөөс хэлж юм үжигээгүй. Би ч юмээс эндээсээ өмнө нэг жоохон мөнгө олцсон чинь басаас юм сурцсан шиг юм үжигээгүй ч юм яа ингээд яраад. Тий. Тэр шин чинь би нөгөө яг ингээ хүний нутад ирсэн байгаа болохоор айгүй санаа зовж байгаа штэ ажил хийх боломжгүй ядаж энэ ингээ хараарч болтгоо үлдээд ажил хийх боломжгүй ямар ч тийм болцоо байхгүй газар ирсэн гэхээр айгүй тийм санаас нэг айцтай байгаа байхгүй тэнгүүт дөрөв ирэх зарцсан хүн чи бөөн баяр за ингэж болох юм байна. Тэгээд маргааш нөгөө хүнийхээ мөнгийг талын өгөнгүүтээ үлдсэн мөнгө авч гараад хоёлаа дахиад нэг дөрөв ирэх авч ирээ тий. За тэрийгээ тэгэл зараад за тэгэл эн чинь ерөөсөө ингээл багаар явж гисэн тэгэнгүүт яг тэр нэг 5,000 дагагчтай байж байгаа гинт битэрийн дагагч 13 мянга болсон шүү дээ тий. Тэр бичлэгийг би хийхдээ нөгөө дан эрхнүүд ингээд зараад авах чинь бас 3 4 удаа ингээд бичлэгнүүдээ оруулж байгаа л ингээ гинт бодож олж байгаа байхгүй өө би ч нэрээ ийм хүч хэрэгэлдэж штэ. Агарын хүчийг чинь Монголд авах гээр айгүй үнэтэй байдаг. Тэгвэл би ингээ хямдханаар олсон юм чинь энийгээ бас хүмүүст заръя л та ингээд бараагаад хөөргийн арим болох ш. Тэн дээр ерөөсө мөнгө олох гэж ерөөсө зараагүй чи угаасаа 100 янта байдаг те. Тэнгүүд бараагаа арим болох гэж энийгээ зарчихъя. Тэгээ эрхээ зарчихъя. Тэгээд яг хөө энэ хүчийг нь аль хүмүүс ингээд өөр ах хүмүүс байвал аваг ингээд арим болох гэж уг нь чухам оруулсан ахгүй юу нөгөө хүчээ. Тэгээд тэрийгээ нөгөө тайлбарлаж хэлэх гэж байгаад аваачаад гэтээ тэр бичлэгэн дээр тэгж амир. Ерөөсөө сонсож үзсэнгүй Өмнөсүүд бол ингээд бичлэгийн уртаа нэг 10 секундын сонсцоход эхлээд комментаа бичээд эхэлсэн байх гоноо жаргаа сонсох уу. Бид нар ингээд гүчид тэр бичлэгийг үжээ барсан бол тэр хүн дайрсан байхгүй. Ерөөсөн тэр хүний гомдоо байхгүй. Тэр өсөд өөрөө ч гэсэн үжиж барсан гол юм байна. За энэ миний одоо 90-ээс ингээд манай Монголын сошиал орчин чинь 90 тийм байж та ингээд тэр хүний нэрээд бодвол тэр хүний моолж байгаа юм шиг. Тэр хүний юу вэ одоо юм. Тэгээ би чинь айгаад тэрнээс хойшоо би айгаад нөгөө бичлэгийг огт үзег байхгүй. Би тэгээд гол нь би чинь тийм муу санаатай хүн биш зүгээр л ингээ бодсон санснаа шууд л гаргацдаг.
Тэ. Тэгэнгүүт би одоо хүмүүс тэгж олон мянгаараа над руу ингэж муухай үг бичээд ангуут нь ахиж ерөөс тэр бишгийг хараагүй жаа сүүлд хайр хүүтэн хамт сууж байгаа чи ингээ хараад өгдөө би ингээд үнэхээр ингээд хүн чанаргүй муухай зүйл хийчихв гэд би чамд нэг шинэ харуулсан шүү дээ тэ. Тэгээ бид хоёр ингээ хамт суугаа үтсэн чинь ерөөсөө тийм айхтар юм бол яриаггүй лээ тэ. Яг нэг ганц үгний алдаа гаргасан байж магадгүй тэрнээс биш бол бүр ноцтой нотой юм юу юм байхгүй тий. Тийм тэгээ тэрийг үзэнгүүтээ бид хоёр юу яасан нөгөө багшийн хэлсэн маань санаанд ороод хүний зөв буруу ярих нь биш хүний ингээ гарч ирэх хэвээр цаг хугацаа яг ингэж гарч ирд юм байна гэж бодоод авсан. Тийм яг тэр үе чинь яг 6 сарын сүүлийн үе байсан. Тэгээ яг багш битэрийг 7 сараас эхлээ мөнгө олж эхэлнэ та хоёр гэсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь яг тэр үед ингээд яг л хүмүүс ингээд яг 7-8 мянган хүн баг нэмэгдсэн тий 10 12 мянга болсон шүү дээ тэр бичлэгнээс. Тэгэл ингэж л даагш нэмэгдэх ёстой байсан юм байна да гэж бодоод би тэр бас нэг айхтар бас сэтгэлээр унжмасан юм бол байхгүй тий. Тэгэл үргэлжлүүлээл нөгөө хөөрхий юмаа хийж байгаа хүмүүс чинь чатгынхаа ирээлэл хичээгээл хийгээл явсан тий. Одоо эдийн үрсэн тий. Тэгэл одоо тэндээс хаашаага тэгээд явсараагаа сая чинь болохоор юу яасан штэ бид хоёр би нөгөө Монгол яваад ирсэн шалтгаан нь болохоор бид хоёр шиг ингээд би эндээс өмнө 2024 оны 1 сарын 8-нд нэг данс нээжсэн байхгүй юу Төрийн банкн дээр хугацаатай хадгаламж тэгээд тэрэндээ тэр өдрөөс хаашаага ингээд дандаа мөнгө хадгалж ирсэн одоо хайр хүү бол намайг санхүүг яаж баздгийг бол ер нь аль мэддэг. Одоо энд ирснээс хаашаа гэхэд бид хоёр ингээд шинэ авсан хувцас гэвэл яг шаардлагатай нэг өмөд нэг бодолтол авсан тий. Өөр ингээд хувц нуранд тэгж илүү дутуу зарлага юусэн харагдаггүй тий. Тэгээ угаасаа энэ ч нөгөө хүмүүс тэгж гоёж гангалдаггүй зүгээр л цэвэрхүү хувц өмсөөл явж ивэл болдог учраас бас тийм их хувцсан дээр ингээд гоё ганганыг авахгүй алах шаардлага юусэн байхгүй тий. Тэгэхээр бас тэр зарлах нь арай гайгүй болчихж байгаа. Тэгэнгүүт мөнгөийг бол айгүй сайн хураадаг. Тэгэхээр би нөгөө 24-оноос хойш хадгалсан миний мөнгнүүд ингээд аваа хөөрхөн болцсоосаахгүй. Миний хувьдаа л хөөрхөн шүү. Хөөрхий бусдын хувьдаа л жоохон л мөнгө л тоо. За тэрэн дээр чинь хайраа нөгөө одоо тэр энд ирсний дараа 3 сар 6 сар гэх мэтлэн ингээд 2-3 удаа том мөнгө олсон. За тэрнийхээс гадна эн чинь нэг захиалга авахтал 100 мянга гэдэг чинь аваа хөөрхөн мөнгнүүд орж ирдэг байхгүй юу? За тэднэрийг ингээ бүгдийг цуглуулад миний дансанд хадгалж ийсэн ахгүй юу те. За тэр мөнгөөрөө бид хоёр ингэж шийдсэн. Ярилцаад чинь нөгөө тал нь хайрын мөнгө явж байгаа болохоор за хоёулаа энэ ингээд хоёр зүйлээ яг нэгэн зэрэг эхлүүлчихье. Одоо нэг нь одоо ингээд эхлээ явж штэ юм бурхны зарж байгаа зүйлтэй. Нөгөөх нь болохоор миний тэр хадгаламжинд битэрийн нийлүүлсэн мөнгийг хоёулаа ингээд ярилцж агаад багшаасаа асууж агаад тэгсэн чинь багш угаасаа энэ сард хоёуланг нь эхлүүлэх гэсэн те. Тий. Яг энэ үед эхлүүлчихээ та хоёр гэж зөвлөсөн учраас ингээд хоёр зэрэг нэг юм эхлүүлсэн гэсэн. Нэг нь одоо энэ пэйжээ ажиллуулах, нөгөөх нь нөгөө мөнгөөрөө бас нэг юм хийсэн. Одоохондоо бол хүмүүст хэлээд яах вэ? Энэ бас сайн хүмүүсийн хажуугаар саар хүмүүс айгүй их байд юм байлээ хэл ам хийдэг те. Тэгэхээр дараа нь бүр ингээ 3-4 жилийн дараа өөр өгөөж гараад эхлэхээр тэр үед нь яри те. Тэгээд сая яг Монголд явсан шалтгаан нь бол ингэж нэг юм эхлүүлэх гэж одоо яг энэ зүйлтэй хамт ингээ эхлүүлчихье гэж бодож ингэж явсан байгаа. Тэгээд энд ирснээс хойш бол надад бол үнэхээр гоё байгаа. Миний амьдралд одоо өмнө нь хизээж одоо гарч байгаагүй би чинь өмнө нь одоо тэр үед чинь бол хайр хүн юм ямархуу чинь байхгүйсэн шүү дээ. Ер нь зөндөөл ярьсан дөө. Тэгэл энэ тэнд ханаа явж байсан сүүлдээ машин дааж ханаа явдаг гэсэн үед зөндөйсэн. Тэгээ энд ирснээс хойш бол бүр үнэхээр гоё ягаа. Ягаад гэвэл тэр одоо хайр хүүгийн онгот нь миний зүудэнд оршоо чи энд амьдрах хугацаанд үнэхээр жаргалтай ингээд сайхан амьдрнаа. Бити ингээд санаа зовоороо бити хэрэгэлцээрэй гэж хэлсэн байхгүй. Яг тэрийгээр би одоо энэ ч яриад бүр үнэхээр миний амьдрал ингээд ингэж эргэцэн байж хаад ингээд эргэцэн мэдгэж байгаа байхгүй юу. Бүр үнэхээр сайхан байгаа. Тэгвэл лаг ингээд аймаар мөнгө олж байгаадаа биш зүгээр л хүний ингээд жам ёсны амьдралаар амьдраад идэж уугаа зүгээр л юмд санаа зовхгүй тайван хийгээгүй биендээ сэтгэл санаадаа тайван тийм л ах та манай хоёр болоод их. Тийм. Зүгээр л ингээд за тэгэл ингээд зарж байгаа юмнууд нь гэхэд нэг одоо эн чинь бол нэгж хоёлаа шиг лайв хийж юм зардаг хүмүүсийн хажууд эн чинь бүр юу ч биш шүү дээ. Бид хоёрыг бүр нөлмаад хайн та хоёр зүгээр юу ч олохгүй байна л гэж хэлнэ. Яг бол бид нар чинь нэг буст хийгээл өчнөөнөр нь цайлга аваад өчнөөнөр нь
мөнгө олоод авчирсан юм чинь тий. Ингээ бодож ирсэн. Гисэн идэж битээр эндээ бүр айгүй сэтгэл хангалуун байгаа. Тэг яа тэгвэл зарж байгаа юмнууд маань үнэхээр чанартай. За тэгээд дээр нь бүр ингээд нугуулч зарахгүй байгаа. Учир нь гэвэл энэ чинь бурхны зөвл учраас бид хоёр ч өөрөө бурхан шүтдэг учраас тэгж хамаагүй нугуулж зарж марж болохгүй гэдгийг бол мэдчихэж байгаа тийм ээ. Тий. За тэгээд л энэ төрсөн дээ. Тэгээ пэйж ажилуулна гэдэг чинь өөрөө бас айгүй тийм Зөв энергитэй хөдөлж өгөөрэй. тий. Мэдлэг бас айгүй шаардлагатай юм байна те. Яаж идэвхтэй байрлах уу? Яаж одоо хүмүүсээс захиалга авах уу? Одоо жишээ нь ингээд бид төр энийг эрх зараал гараад ирэхээр хажуугаар ингээд хямдхан эрхнүүд, муу эрхнүүд зөндөө гараад ирж байгаа шүү дээ. Одоо энэ дундаас яаж ялгарх уу? Тэгэл хүн юм чинь мэдээ заримдаа ингээд жоохон шантарн, хиймэргүй санагдана. Зарим уюудад зүхтаамаар санагдана. Яг л доторх хүсэл, миний доторх хүсэл бол би ингээд Монголын уулын нэг мухарт очиж суучмаар байгаа байхгүй юу? Юу ч хийхгүй тэгэл маллал тэгэл суучмаар байгаа байхгүй юу? Тэгсэн ч одоо хүний явах хэвээр зам гэж зурагдсан зам гэж байна. Тэргээ дагаад явхаас өөр аргагүй. Тэгэл орох гэхээр энэ чинь бас айгүйх тийм хил амтаа байгаад байгаа байхгүй сошиал орчин тий. За. Хэлсэн ба би. Тийм байна. Хүчит бороо ирж байна гэж. За тэгэл сошиалын хил ам зүгээр чимээгүй зүгээр мөрөөр явж хаад дайрлаад айгүй хэрэг юм байна тийм байлээ тий. Тэгэл яг одоо ингээд нэгэнтэй л хичээгээ явж байгаа юм чинь даваад гарна тий. Давж гарна. Ер нь тойроо гарна гэж байхгүй дайраад гарах гэсэн. Заримдаа бол ингээд буцаад ухраад зүхтаамаар уюуд бас цэндээ гарч байгаа тий. Яаж хийхээ мэдгүй төөрөлдөөд тиймэрхүү л байна. Гэхдээ яаж ч гэсэн аль болох болгоно даваад гарна үнэнгээрээ үргэж үнэнгээрээ шудрагаараа явна. Мэдээж үнэн шудраг тэгээ хямд бараа гараад ирэхээр хүмүүс угаасаа л хил ам хийх нь ойлгомжтой тий. За тэгэл өнөөдөр нэг иймэрхүү байдалтай энэ хүрсэн суужинда тайдад одоо сонирхолтой байсан болоо. Та нар ингээ үжээд ямар хойролт гарсан байна комент дээр бичээрэй манайха. Тэгээд хамгийн их урам авдаг зүйл нь юу юм бэ лээ тий. Та нарын коммент, та нарын лайк, шеэр хамгийн их тэндээс хамгийн их урам авдаг тий. Та нарын сайхан ярьдаг миний дөө одоо ингээд манай хоёрын домд ингээд зөндөө юм дарж штэ домдраа ингээд сайхан комментод сайхан мессежүүд ингээд та болдог шүү их чинь харж байгаа ах нь харж байгаа та хоёр шиг шудраг хүн байхгүй шүү одоо хүнээ хэл ам гэдэг чи юм байдаг шүү Монголын нийгэм гэдэг ч одоохондоо юм байна шүү миний дөө гэдэг тэгээ ярьдах на манай тэрнээсээс амар их урамшид авдаг байхгүй анхны үеүүдэд бол хүмүүс тэгж хэлдэггүй байсан шүү дээ тэгэнгүүт тэр хамгийн ихний амар даралт ирсэн шүү дээ тэрэн дээр сэтгэл санаагаар яагаад унаагүй вэ гэхлээр зүгээр ингээд лайк дарж исэн хүмүүс маш их байсан байхгүй. Тэрнээс ингээд ойлгож байгаа хүмүүс бас байгаа юм байна. Хүн яг ингээ өөрийнхөө өнцгөр л хардаг юм байна. За би ямар ч тийм гим хоргүй тийм цаанаадаа санаагүй хэлсэн байхад энийг ингээд би хорвогийн хамгийн муу хүн шиг бодож над руу дайрж байгаа хүмүүс байхад зүгээр л энэ хөөрхий нэг гинэн цагаан амтан байна да гэж харж байгаа хүмүүс бас байсан байхгүй. Тэнгүүд хүний ингээд дотоод сэтгэлийг олж хардаг хүмүүсээс байдсан байна гэж одоо тэрэнд айгу урамсан тий. Тэгэл за ингээд шудрагаараа явж хаад болох юм байна л гэж юу нь аль бит хоёр бодоод сууж ийн. За тэгээд хүн ширлээд ирээхэн юу лээ? Flowers юу яа? Үгүй эн чинь хараа юу штэ YouTube штэ. YouTube чинь шеэр тий. Үгүй юу шеэр. Лайк дараад комент бичээд subscribe даана. Өнөөг нь ярьж чаддаггүй. За тийм юм байна манайхаа. Тэгээд танилцсан түүх одоо энэ дөрөд жилийн турших юм аа ингээл чагийн оронд ингээ хоромдлоо ярьчихдээ юм биш. Ер нь аль их зарим зүйлийг нь тавчлаа ингээл ярьчлаа. Энд чинь нөгөө болоог болохоор бас хэтэрхий урт оруулаад яах вэ гэж удаал. Яг л одоо санаж байгаагаараа шууд яриад явчлаа тий. Тэгээ нэг иймэрхүү юм болж өнгөрсөн байд юм аа. Тэгээд нөгөө нэг сая нэг яг битээрлөө чиглэсэн ингээд айгүй том дайралт ирсэн. Мэдээж монгол хүнээ танихгүй байна гэж бол байхгүй. Тэр хүн яагаад шууд хужаа гэж дараадсан бэ гэхлээр хүмүүсийн анхаарлыг монголчуудын анхаарлыг хужаа гэдэг үг айгүй их татдаг учраас тэр хүн хужаа гэж битээрлөө дайрсан. Тэгээд юу яа юм гэдэг надаас гарч байгаа эрчим энерги яваад одоо ертөнцийг тойроод эргээд над дээр ирдэг байхгүй юу? Тийм учраас бит хоёр ерөөсөө тэгж муу юм яхийг хүнд муу одоо санахыг ерөөсөө боддоггүй тийм ээ? Тиймэрхүү хүмүүс ингэж хэлээ хүний
ухаантай байх, ухаантай юмыг даван туулах, ухаантай үйлдэл гэдэг чинь нэг өөр. За хүнд атаархсандаа ингэж ямар нэг юм хийн гэдэг чинь шал хоёр өөр зүйл ахгүй юу? Хоёр өөр зүйл. Тэнгүүд ухаантай юмд хандж байгаа хүнийг өстө санаа мотой энэ төр гэдэг лээ. Энэ хоёрыгаа манайхан ялгаж салгая шүү. За юу тэгээд угаасаа л тэр бичлэгэн дээрээс харахад бол би бодвол за тэг хүн ер нь өөрийгөө л харуулчлаа даа л гэж бодсон. Тийм шүү дээ. Ерөөсөө тиймэрхүү л ерөөсөө ямар сайн хүн тэгнүү дээ. Оо тэгээд сая нөгөө хайр хүү юу яасан штэ. Бид хоёр чинь сая нөгөө би Монгол яваад ирээд ирснээс хойш олегтой лайв маяг хийгээгүй айгуу тухгүй байсан. Яа тэгвэл ингээд лайв хийхээр нөгөө энд ирсэн энд таньдаг нэг найз маань алга болцсон 10 бараг хэд хоног вэ? 12 3 хоног алга болцсон. Тэгээ нөгөө эн чинь нэгэнт л Монгол хүмүүс чинь хүний нутагт сайнч бай, мууч бай алга болчихоор айгуу санаа зовоод тэгээ хайр хүү тэнд яваад хайж байгаа тэрсэн ахгүй. Тэр хооронд нөгөө хүний хаараа санаа зовоод яг олегтой лайв маяга тухтай хийж чадахгүйсэн те. Тэгэж явж байгаад за чи яаж олсноо яар та. За тэгээд би эндээс гараад шууд Шинжаан хот ороод байга газруудаар нь очоод тэгээд улдаар бол 2 чигтанаа байгууллагад очоод мэдүүлээд сүүлийн нь бол надад энэ ши очоо асуугаад үжээ гэдэг. Тэгээ би хамгийн сүүлийн тэр байга газрын гадар чигтанаа товчонд очоод ярьсан байх байна. Тэгээд ийм юм байна. Монгол паспортыг харуулаад за энд ингээд ирээд 12 доноо байх болчлоо. Эхнэр нь их санааж авч байна. Хүүхдний санааж авч игээд надыг орлоод ингээ хайгаад өгөдгөө гэж би энд ирсэн байна. Ингээд яруудаа зургийг нүжүүлээд за зургийг би дараад авъя жахаа удаж игээрэй тэгээд. За тэгэнгүүт над ингээд жахаа удаа хагасчгийн дараа байхаа. За энэ хүн амьд байна. Өөр юм би чамд ярах юу байхгүй. Чамд ярьж болохгүй нуучаа. Чи одоо ингээ явж болно гэж. Үгүй шүү дээ би ингээд эхнэр хүүхэд нь ингээ юу гэж хэлэхгүй ингээ яаж санаа амар байхгүй. За тгийгс надад бас жаахан хүлээж жаахан хүлээж л гэж байна. За тэгвэл би хүлээж идэг энэ хагасч байгаа л үлээгээд. За тэгсэн чинь чи ямар найз нь болд ингээ би эхнэрийн найз болж гмаа л гээд. За тэгээд ярьж байгаа. Учир нь энэ юунд энэ дөр ярьж болох юм уу? Энд ер нь л олон нийтэд байдаг хүн тэгэхээр бол хамаагүй яриад хэрэггүй тэр хүн ч очоод амьдрна. Яг хав жоохон асуудалд орооцолсон байна лээ. Тэгээд бид хоёр шин бүр тэрийн сонсонгуудаа бүр ингээд хүнд асуудал юм болов гээд би чинь бүр зүрх савлаад уйлхан дөхөөд тэгсэн чи хараа ашгүй гайгүй зүгээр ингээд монголын хэлээр бол гаргачих юм байлээ тий. Зөв айрах марх уугаад юусан учиж юм байна. Тийм тэгээд гайгүй өнгөрсөн байлээ. Тэгэнгүүт одоо бүр за яах вэ зүгээр гайгүй өнгөрсөнд нь айгүй баярлаад. Тэгэл цааштай амьдралд нь мэдээж их орондоо очичвол тэгээ сайхан учиртай шүү дээ тий. Тэгээ айгүй баяртай байна. Тэрэн дээр айгүй баяртай байгаад тэгээ ингээд өмнө нь хил ам гарч ирсэн яг битэлүүд дайлж ирсэн дайралтууд ингээд намжаад за дээр нь энэ нөгөө санаа зовн чинь бараа айгүй олон хоног битэр санаа зовсон араас нь хүний нутагт тэгээд өөр олигтой таних хүн байхгүй учраас яасан юм бол тэгээ араас нь хөөцөлдөд гүөххээр гэр бүлийнхний тэр холоос ирэх чинь бас өндөө мөнгө зарлага гарна шүү дээ тий. Тэгээ одоо ойрхон байгаа нь бит хоёр тэгэнгүүт ингээ ажиллаа тухтай хийж чадахгүй байсан. Тэгээд яваад тайгаад ямар ч гэсэн учрыг олсон. Тэгээд өнөөдөр ингээ бүх зүйл дуусаад айгүй сайхан болсон болохоор тэр лайва хийж эхэлсэн өнөөдөр. За тэгээд лайва хийж байгаа анх танилцсан түүхээ гоё ингээ тухтай сууж агаад тайдтай яриад оруулчихъя гэж бодоод ингээ оруулж байгаа шүү. За тэгээд тайдад гоё сонирхолтой байвал та доор комент бичиж үлдээгээрэй. За нэг энэ зөндөө урт бичлэг болсон болохоор яг эдэлж мэдээлэлгүй зүгээр шууд оруулчихё. Одоо байгаа нь л юм чинь яах вэ? Нэг хоёр хөрхөв ингээд сууж л байна. Тэгээд чармааж л байна. Чармаа одоо хичээж болчихнаа л гэж бодож байна да. За тэгээ баяртай манайхаа дараа ингээд зөндөө л одоо урт хугацаанд ингээд бичлэг хийгээл явах бах те. Тэгээд тэр үеүүдтэй зөндөө гоё бичлэг та нартай шатлахаа ирээр оруулаад явъя заяа. Bye bye.